За, сайн байцгаана уу. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ Mind the Ball podcast-ийн 2 дахь дугаар ингээд эхэлж байна. За, өнөөдрийн зочноо минь чинь яаж сонгосон бэ гэвэл би өөрөө Spurs-ийн фэн. Тэгээ цаашдаа дугааруудад зочин оронгууд хуучны саксны түүх мүх ярина те дурсамжууж ярина. Тэгэнгүүт Spurs заавал ч орж ирэх гээд байгаа учраас аль болох эртхэн гэдэг утгаараа 2 дахь дугаар дээр Spurs-ийнхоо фэнийг урьлаа. За, манай өнөөдрийн зочноор Сан Антонио Spurs багийн Монгол дахь фэнүүдийн одоо Facebook группийн админ тийм зөрөх цаахан. Сайн байна уу? За. Хүрсэнд баярлалаа. Цаг зав гаргаад. Тийм. Хүрсэнд баярлалаа. Юу Spurs-ийн фэн гэдэг утгаараа бас жоох эрт цагс үзэж эхэлсэн үү? Тийм, ерөөхдөө би өөрөө гэр эцэг маань Польшд ажиллах боломжгаараа тийшээ явсан болохоор 96 онд тэгэхэд л яг жинхэнэ сакс гэдэг зүйлийг яг одооны бидний хэлж байгаа лайф гэдгийг шууд үзэж эхэлсэн. Тэгээд тухайн үед бол яхаа аргагүй 96 он гэдэг бол Булсын ноёрхлын үед дэлхийд даяараа Чикаго олон MJ-г ярьдаг. Би ч гэсэн өөрөө бага байхдаа тэгээд Чикаго MJ гэж бодож явдаг байсан чинь манай яг сакс үздэг. Одоо саксны яг бүтэн ингээд амьдралаа ингээд өдөр тутмынхаа бүх цаг заваа зөрчилдөг байсан ах маань надаа нэг зүйл хэлсэн. Тэр нь болохоор энэ Чикаго бол яг бүгд дэмжин бүгд хайрладаг ингэдэг. Тэрнээс илүү чи яг спортыг ойлгоод ингээд тоглоё гэвэл спорт хамгийн нөлөөтэй тоглож байгаа багуудыг сонгоод тэдний нэг нь яхахгүй Сан Антонио Спурсүүд ингээд анх зааж өгчсэн. Тэгээд анх ер нь бол 99 оны одоо аврагаас ахуулаад яг тулгуу ингэж яг орж ойлгож өөрөө сакс бөмбөгөөс тоглож эхэлж бас яг ерөнхийдөө саксан бөмбөг рүү яг дурлж эхэлсэн л дээ. Одоо 99 оны авраг гэдэг чинь манай том ахын хувьд бол дөнгөж 2 дахь улирлан дээ. Тийм, дөнгөж 2 дахь улирлан. Одоо за манай үеийнхэн ч гэдэг юм уу саксыг 2010 оноос хойш үзсэн хүмүүс бол 99 оны авраг, 99 оны улирлын талаар бол мэдэхгүй байна. Надад ч бас айгүй сонирн байна. Одоо тэгэнгүүт би юу асуух гэх нэгэнгүүт Тим Данкан болон Дэвид Робинсон хоёрын үүрэг ойлголтын тухайч гэдэг юм уу? Харилцааны тухайд. Үндсэн яг багийн хувьд ярих хадлаар тэр бол яхаа аргагүй хөгшөрж исэн багийн шинжлэлийн үе рүү орж ирж байгаа. Одоо Грег Попович яг шинэ баг бүтээх зорилго үүсчихсэн баг. Яагаад гэвэл хуучин багт яхаа аргагүй хуучин тоглогч нар их байсан. Одоо Эври Джонсон-нас ахуулаад одоо бүх цаг үеийн тоонууд орсон хэд хэдэн тоглогч нар тэднэр дунд байсан болохоор одоо Шон Эллиот байд юм уу? Денис Родман гэх мэтлэн хуучин тоглогч нарын хуучин хэв маягаар тоглодог. Орчин үеийн одоо яг контакттай спорт руу төрөл рүү орж ирэхэд арай өөрөөр хялбараар ингээд тоглодог. Тим схемийг ерөнхийдөө тасгачуулагч хайж ирсний үр дүнд бид нар бол яхаарахгүй Тим Данкан номер 1 сонголтоор орж ирэхэд энэ бол тоглох боломж гарсан. Ягаад гэвэл ихэр цанхаг гэдэг нэршил бол зүгээр гарч ирээгүй. Адилхан өндөртэй мөртлөө адилхан хурдтай адилхан ур чадвартай тоглох чад боломж гарч байна гэдэг бол ихэр гэдэг нэрийг болгож байгаа. Энэ шул адилхан өндөр тоглогч нар бол зөндөл байдаг гэсэн нэг багт 2 төвтэй тоглолдог, 3 төвтэй тоглолдог багууд тухайн үед бол хуучны Детройтоос ахуулаад Чикаго хүртэл тоглож явж байсан үе. Тэгэхэд тэр дунд одоо өөрөөр ойлно ямар байсан гэхээр Тим Данкан өөрөө арлын хөвгт саксан бөмбөгийг сонгоё гэж сонгоогүй. Олимпийн усан сэлтийн багтаа бэлтэж агаад шуурга тухайн газар нутгаар нь явснаас болоод ил бассейнд сэлж тавилаад тэгээд 100 хийх юмгүй юм чи юу их вэ гэд авгахаа дагаад саксан бөмбөг тоглож эхлэв сакс руу орсон. Тэгээд сакс руу орохдоо хожим орсон. Хожим орсныхоо үр дүнд тэгээд саксан бөмбөг ингэж заавал ойрлж чарлж юм эмоц гаргаж тоглох шаардлагагүй гэдгийг эртнээс одоо ойлгосон баг гэж бод. Тийм болохоор яг поп юу гэж хэлнэ тэрний дагуу тоглолдог. Одоо тухайн үед байсан одоо ветеран тоглогч нар гэж хэлээ л да. 80-аад оны сүүл 90-аад оны сүүлд дунджаар тоглож исэн хүмүүс. Тим Данкан, Дэвид Робинсон попт загнуулж яхад тэр багт байгаа одоо сэлгэн сууж байгаа нөхдүүд бол юу ч хэлж чадахгүй. За энэ хүмүүс загнуулж байгаа юм чи би бол өстой жинхэнэ тусгай хоололно. Энийний дагуу л явахгүй бол болохгүй мэн одоо ингээ бос гэвэл босон суу гэвэл суугаал явна гэдэг. Тийм зарчмаар явдаг. Тэгээ эргээд поп маань өөрөө яг хүүхдүүдтэй юм шиг харьцдаг болохоор бас эргээд айгүй өрмөц соёл Сан Антонио хотын яг мэрэгжлийн багийн хувьд ингээд тамирчтай хайрлаад ингээд өөр юм болгоод
манахаас зодог тайсан тамирчдын нэг 80% нь эргээд Сан Антониод сурчдаг. Тони Паркер тэнд гэртээ, Ginobili гэртээ, за Дэвид Робс угаасаа тэнд өөрийн бизнестэй, Тим Данкан ч гэсэн өөрийн засварын шоптой ингээл зөндөө хүмүүс байдаг. Тэгээд тэр болгон зөвхөн сагсан бөмбөгөөр биш бас өөр спорт руу орсон ингээд явж байгаа, тайлбарлагч хийж байгаа спортын төрөлтэй ингээ холбоотой хүмүүс бол яг Сан Антонио хотод бол бас нэлээд байдаг. Энэ эргээд баг маань өөрөө ямар юм цул болгож чаддаг үү те, ямар юм илгэмсэг дотносог байлгаж ингэж нэг нэнийг ойлгож дэмжиж явдаг. Энэ талаар бас ойлгуулж харуулсан байдаг л гэж байна. Том зах зээлтэй газар бол хүн хэцүүлтэй тэр чинь дураараа дүргэн ядчил фэнүүдийнхэн цуглаан тэр чинь шал өөр шүү дээ. Одоо баруун өрөг зүүн өргийнхэн бол тэр чинь тэгэл нэг цуглаан дээр л 200 300 мянган өрөөл орилоод тахт. Шал өөр. Тэгэхээр Сан Антонио өөрөө 60 70 мянган хүнтэй од. Тэндээс тийм цөөхөн цуглаад байна гэдэг бол бас хэцүү асуудал. Би одоо пэйж дээр хамгийн их бичдэг байхгүй. Спурсийн соёл гэдэг. За соёл гэдэг үгийг нь бүр ингээд томоор бичнэ те. Спурсийн соёл. Эндээс л эхэлсэн юм байна гэж сая бодлоо л доо. Попович энд хоёр хүнийг одоо мөнхийн одоо яг удирдлагын доороо байлгаж байгаа. Одоо тоглогчноор харж штэ те. За энэ хоёрыг ингэж байгаа юм чинь ингэж байгаа юм. Тэнгүүд би бодоод идэх хөө. Одоо фэнүүд нь хүртэл арын албан те. Зүгээр нэг ажилтан хүртэл яг нэг энэ соёлын нэг хэсэг те. Бүр яг бүтээгдэхүүн. Тэнгүүд яаж гэж бодонгууд одоо нэг улбаалах мод салаалах юм байгаа ч те. Ингээл дамжиж хараад энэ юм байна. Мөчрлөөд яваад байгаа. Мөчрлөөл яваад байна те. Одоо би ингээд хараа юугаар лиг пассаар үзэж ангууд одоо Спурсийнхоо юуг сонгож үзэн штэ те. Тэгэнгүүт ийм багийн тусдаа одоо бродкаст үзэж байгаа юм шиг санагддаггүй байхгүй надаа. Одоо багууд чи шал өөрсдөө одоо бидний хэлэхээр Шарлоттийнх байна те. Хорн нутгийн тайлбарлагч нар бол базар байна те. Бага дэмжинэ гэж амар. Тэгэнгүүт Спурсийн хоёр тайлбарлагч тэнд зүгээр яг нэг үндэсний телевизийн хоёр тайлбарлагч чиг бага муулан зуулан ч гэх юм те. Багийнхныгаа шоолн байр яг ингэж бүр ингээ хоёр тал тэнцвэртэй тэгдэг. Тий. Одоо энэ соёл бүр ингээд тэгэхээр Поповичтэй Данкныг дагаж орж ирсэн. Бүр эртнээс одоо 20 жил. Энэ соёл нь өөрөө бас Америкийн мэрэгжлийн спортын бас нэг онцлог байна. Хойд Америкийн мэрэгжлийн дөрвөн том спортын төрөл бүгдээрээ өөрсдөө цэнгэлт эзэмшдэг. Цэнгэлтгтэйгээ гэрээ байгуулдаг. Тэр цэнгэлтийн тухайн багийн гэр гэж явдаг. Тийм болохоор манай Сан Антонио бол 2 цэнгэлтэх сольсон. Одоо 3 дахь цэнгэлтгээр одоо ингээд явж байна. Өмнө супер том байсан. Одоо ингээд AT&T Center буюу бас сүүлд нэрээ өөрчилсөн. Одоо Монголын одоо юу гэж ярина M банк гэдэг шиг одоо M банк арена гэдэг шиг тийм болсон. Тэр нь эргээд тухайн цэнгэлтэх дотор байгаа ажилчид цэнгэлтийн ажилчид гэсэн үг. Спортын ажилчид биш. Тэнд спортын хүмүүс хэн бэ гэвэл эрүүл мэндийн холбоотой одоо арын албаныхан, бэлтгэлийн арын албаныхан, дасгалжуулалтын арын алба болон багийн менежмент тэрүүгээр орж гарч тэнд офс төрөөсөлч ингэж суудаг. Манай өөрсдийн бэлтгэлийн баз болохоор цэнгэлтгэхээс зайтай тустай байдаг. Манай спортын G лигийн баг хүртэл өөр хотод байдаг. Сан Антониос 3 цагийн зайтай машинаар явж байгаа, хурдан замаар явж байгаа төчдөг. Остин гэдэг жижиг жинхэнэ Техасын одоо хуучин нийслэл, хуучин төв гэж ярьдаг тийм газрууд байдаг. Тэрнээсээ хамаарат тухайн цэнгэлтгийн ажилтан өөрөө спорттой хамаагүй мөртлөө спортын төлөө ингээд бүр ингээд амьдраад ирсэн. Ягаад гэвэл спортын одоо байгаа хот маань одоо Сан Антонио хот маань жижиг Техасын хот ч гэсэн мужи нь өөрөө маш их мэрэгжлийн спорттой. Одоо Даллас бол хөл бөмбөгийн багтай, саксны багтай, хоккейн багтай. Тэрний хажуугаар одоо Хьюстон бас яг адилхан мэрэгжлийн багууд ингэ байдаг. Тэгэхээр Сан Антонио ганцхан саксны багтай. Тэр саксны багийн тэр хотын бүх уур амьсгал зөвхөн тэр саксаар л амьдарч идэг. Тэрнээсээ дагаад цэнгэлт дотор ажиллаж байгаа хүмүүс нь тэрийг өөрөө яг миний хайртай зөвхөн миний цоор ганц гэж хүлээж авч яг тийм хандлагаар ингэ явдаг. Би бас одоо энэ бага дэмжин олон жил дэмжсэний үр дүнд гадны форумууд янз бүрийн юмд бүртгэлтэй тэн дээр бичиж яхад цэнгэлтгийн үндсэн ажилтнуудаас холбогдож үзчихсэн ингээд очиж үзүүл яад юм бол ямар шүү боломжтой байдیں۔ Одоо нэг талбаан дэрэгдэх бэлтгэлийн үеэр очиод хажуу талд нь суугаад зураг дараад нэг эсвэл хамт ингээд зураг мураг авахулж болдгийм хүмүүс бүрэн нээлттэй байдаг гэж хэлээ. Сан Антонио одоо яг спорт центр цэнгэлтгийн хүмүүс бол тэрэн дээр бол маш ач холбогдол өгдөг гэж хэлээ. Манай Сан Антонио спортсман өөрөө
хамгийн одоо олон үндэстэн агуулсан багуудын нэг гэж үзэгддэг болохоор тэрийгэ дагаад маш их олон улсын жуулчд ирдэг. Тэр нь спортыг хөгжүүлэх, тухайн хотын хөгжлийг хөгжүүлэх, жуулчлалыг хөгжүүлэх зорилготой болохоор хот нь өөрөө тэрэн дээр маш их анхаарал тавьдаг. Ажилч нь хүртэл за та нар хэдүүлээ явж байгаа, хэдэн хүн ирэх юм, хизээ ирэх юм, ямар буудалд буусан, цэнгэлт рүүгээ яаж ирэхээ мэдхүү. За та нар ийм хоолны харшилтай үгүй юу гэд тэр ингээд маш ийм өрмөц төрлөөр ингээд ийм хүлээж аваад тэрийг яг ингээд цэнгэлтийн халаалтын үеэр, бэлтгэлийн үеэр нөгөө нэг одоо фронт сайд суудлууд дээр суулгаж хагаад зураг авахулах, гар үсэг мөрөг суруулах тиймэрхүү дарга хэмжээндээр бол маш нээлттэй хүлээж авдаг. Тэгээд өөрөө одоо AT&T Center бол зөвхөн сагсан бөмбөгийн ордон биш. Тэр яг бүтэн спортын ордон. Одоо монголоор ярил одоо UG Arena гэж хэлж болно. Тэнд хоккейч хийж болно, хөлбөмбөгч тоглож болно, сагсч тоглож болно. Тэгээд Техас юм чи мэдээч бух номдох одоо ковбойчдын зугаа зингэлдэг тийм юмнууд маш их хэмжээгээр тэнд болдог. Тэгэхээр тэр ганцхан ингээд сагсан бөмбөг дээр ингээ анхаарад зөвхөн спортсоор л тэнд амьдраад идэх гэсэн үг бас биш. Яг харахгүй улирлын турш гэрийн тоглолттой хажуугаар бас мэдээч дууч урлагийнхан ерэн тоглолн барин тэр тоглолтуудын бэлдэн цэнгэлтгийн янзлын ийм маш их бас ажиллагаатай тиймтэй болохоор бас мэргэжлийн талаасаа яг баг нь өөрөө тэр хотод байгаа хүмүүс бас айгүй боломжтой нээлттэй болж байгаа гэсэн. Ганцхан нэг төрлийн ингээд чиглэл биш. Бас ийм нааш тишаа ингээд хөдлөх боломжтой. Том цэнгэлтүүд рүү бас урилгаар манай ажилчдаг аюух авч ажиллуулж цаашаа ингээд үлддэг юм билээ. Одоо манай санаж байгаа бол хуучин талбайн дэрэгдэх нөгөө нэг дуу оруулагч нөгөө нэг тоглогчны дууг дууддаг, нэрийн дууддаг, нөгөө дугаарыг яадаг цаг хэл дүүс нөхрөм одоо Houston Rockets-ийн цэнгэлтгийн бас одоо анонсор болсон. Иймэрхүү байдлаар ингээд бас нэг газараа байгаад байхгүй бас өсөнд дэвжээд ингээд бас сайжраа яваад байгаа. Энэ эргээд бас нөгөө хотынхын соёл, хүмүүсийн соёл бас аюул нөлөөлөд нэг нэгэндээ туслаад дэмжиж бас ингээд бас гой соёлыг бас түгээгээд байгаа нь бас янз юмар л мэдрэгдэл байгаа. Одоо яг бидний одоо дөнгөж төрж исэн ч гэдэг юм уу дөнгөж жоохон байсан үеийн сагсыг одоо бидний спортсыг лайв үзчихсэн үний үед Тони Паркер анх Ману Жиноблиг багт орж ирэхэд дургу байсан гэдэг шүү дээ. Тийм. Тоглолтын үеэр хуур амьсгал тэр хоёрын ямар байсан бол ер нь бол Тони Данкан хоёр зуз байжгаад тэнгуут л Ману Жиноблиг орж ирэхэд яг гарааны тамирчны эрхтэйгээр өргөд анх багт орж ирсэн. Тэнгуут л Данкан болохоор ганц хэлсэн попос авсан даалгавар нь чи энэ хүнийг аваад өөрийн хүн болгоох, багийнхаа хүн болгоох гэсэн болохоор Тонигийн нэг асуудал би тэрүүнтэй холбоотой байдаг. Илүү тоглогчийн хувьасаа гэхээс илүү Данкан илүү анхаарал хандуулад нөгөө ингээд тасах гад ингээд өөрийн болгоод эхэлсэн. Тэгээ тэр хоёр ч хоёулаа юм тайван чимээгүй хүмүүсийн нэг. Тэгэхэд Паркер од Францтай од ингээд юм одоо гламур гэж ярьдэн шин янз бүрийн шоунд ордог. Эхнэр нь телевизийн од Ива Лонгориа гэл байнгын тентхийн шоунд дээр байждаг, киноны нээлтэн дээр явж байдаг. Тийм ийм хүн байждаг. Тэгсэн нөгөө хоёр нь гэрээсээ гардаг. Гэрээсээ гарахтаа тэг дугуун ундаг. Бэлтгэлийн бааз дээр очдог. Өмсөн зүүсэн хувцсан тэгэл яг л адилхан 10 жилийн өмнө өмсөжсэн. Тэргээл өмсөө явж байдаг. Тэр хоёр хүн тэрнээсээ болоод бас айгүй дотн ойлголцоод ингээд айгүй гой болж ирэхэд Тони Паркерийн бас нэг тэр асуудлыг ер нь бол Данкан Поп хоёр бас шийдэж ингээд за ингээд яах аргагүй ийм асуудал гараад байна. Чи ингээд сэлгээнээс ингэж тоглох юу хэрэгтэй байна. Ийм манад ийм лидер хэрэгтэй байна. Энд дээр өөрөөр бол чи оролцож чадах уу гэдэг ярилцсаны дараа Жинобло шууд зөвшөөрсөн гэдэг. Тэгээд тэрнээсээ болоод одоо хичнээн нэг удаа шилдэг зураатах тоглож авсан ч гэсэн лиг даяар бүгд л ярьдаг. Манутаа бол ярих юм байхгүй. Тэр бол үнэхээр одоо гайхамшигт Аргентин хүн өөрийнх нь эд байсан үед Манугийн хөшөө Аргентинд хөлбөмбөгийн хөшөөнөөс их үйддэг гэж ярьдаг байсан. Тэгэхээр гадаад дотоод явхад хүмүүс Аргентины сагсны хувцастай явдаг гэсэн. Хөлбөмбөгийн хувцастай биш. Тэр чинь Месси дараа нь гарч ирээд дэлхийн аварга ийм юмнууд босын дараагаар тэр чинь ингээд
Колумби хувцастай, Аргентины хувцсан гэж явдаг болсон болж. Тэрний өмнө ч бол Ginobili л хувцастай явдаг гэсэн. Би Ginobili-гийн дугаар мөнгөлөх тоглолтыг одоогийн PS-ийн SPS байхад тайлбарлаж байсан. Нөө тийм үү. Тий. Яг Өөрмөц хөв тохиолдол шүү дээ. Cleveland Cavaliers-тэй тоглодог тоглолт шүү дээ. Тий, тэгээд баясаахтай эфирд сууж. Одоо нэг SPS байхдаа 30 баг 30 фэм байх тийм хөтөлбөр явдаг байсан. 30 гэ тий. Тэгээ Spurs-өөс тоглолтоо тайлбарлаж. Яг нэг муухай сахилгагүй зам хөдлөөд манай хүн бол яг л Аргентинаар ярьж байгаа шүү дээ. Хажууд нөгөө нэг баясаах болохоор зүгээр ингээд нөгөө англиар ярингууд нь синхро яваадахгүй. Би ингээд хэсэг чимээгүй суудсан. Жохон сахилгагүй цаа дотроо Аргентинаар орчуулчтай юм уу гэж бодоод. Би мэдэхгүй шүү дээ. Ойлгомжтой нөгөө нэг юм Спайлнес тий. Тэгээ ингээд нэг юм за дэмжиж ирсэн фэнүүдтэй баярлалаа. Энэ хүртэл тусалсан гэрээхэндээ баярлалаа. Аргентин гэдэг бол мол гээл ийм л юм ярьж байгаа л үүдээ. Яг явах гэстэй. За бас арай муухай. Аргентин хэл мэддэг хүн байвал тэгэл тий. Манай ч одоо жишээлбэл хэд хэдэн яг мэрэгжлийн одоо Испанд одоо сагсан бөмбөг спортоор төгсөөд ирсэн одоо мандуул байна тий. Жишээл цаатгач юм бол одоо сагсыг бол тэр тусмаа Испани хэлээр нь бол бүр гаргахгүй мэднэ. Италиар нь ярина. Биш Итали төгслөө. Тэгэхээр Итали Испани хэл нийл ярина гэсэн. Тийм хүмүүс бол манад тэгчнээ одоо яг мэрэгжлийн спорт дундаа ингээ ороо явж байгаа ч гэсэн тэр хүмүүс маань яг одоо бас хаяа өрөвддөг ш тэр хүмүүс ингээ спортоос нөө кайф авах мэдрэмж байхгүй. Ингээд тасгалжуулна, зааварчлна, төлөвлөн, бэлдэнэ гэдэг амьдрал нь тийм болцсон. Тоглолтноосоо ингээ кайф аваад бид нар чи үзээд нэг 3-аас 1 шитчингүүтэл нэг дотор огшоол ингээд асах гад байдаг. Тэр хүн болохоор одоо яаж хамгаалах вэ? Яаж өнөө бэртээчихгүй байх вэ? Энийг яаж солих вэ гэл одоо тоглолтыг ингээд хэвнэр үзэж чадхаа болцсон. Тийм хүмүүс одоо нэлээд найзууд байна л да. Одоо тэгээд хүмүүсийг харахаар яхахгүй зодог тайлсныхаа дараа бол үнэхээр гоё тэндээсээ бол кайф аваад гэртээ хүртэл ингээд суугаад ганц хоёр пивгаа сууж захтаа бол ярьж л байсан. Одоо манай ихээс ахуулаад одоо энэ зодог тайлсан хүмүүс бол зөндөөл байна. Бусдын хайр хүндлийг хүлээсэн. Тэр хүмүүстэй чинь найз нөхд болоо явж явах тэгээд ярийн дундаас нь сонсох тэгэл сагсаал ярина. Өөр юм ярихгүй. Ингэчмээрэн төгчмээрэн цаатах чинь тийм бэлтгэл хийгээд байгаа гэсэн шүү. Ингээд байгаа гэсэн шүү. Тэр бэртсэн гэж чинь ингэсэн гэж чинь гэл тэрийг л ярьдаг. Тэгээс зодог тайлсан чинь тэр нь байхгүй болсон. Тэгэд яах юм бэлтгэл дээр нэг очин, хоёр очин өнгөтл тэр хүмүүсийг чинь ингээд шилжүүлэхийн тулд ингээхийн тулд Монголд бас жоохон дутагдaltaй тийм юмуд нь байдгүй. Тухайн байгууллага ч өөрөө бас нэг хичнээн бүрэн мэрэгжлийн гэж явж байгаа. Тухайн хүнийг эргээд цалин хөлсөөр хангаж чадахгүй ямар нэгэн байхгүй болохоор ивент итгэжийн асуудалтай. Тэгээд тэр хүн өстой жинхэнэ хог дөр өсөрхөө яах вэ гэдэг бол хувийн ур чадвар авиасл болчих. Тэгээ манай ч одоо мэрэгжлийн лигийн тамирчин байхгүй гэдэг шүү дээ. Бүгд ажил хийдэг. Ямар нэгэн хэлбэрээр ажил хийн. Нэг газар ингээл бүртгэлтэй ингээл нөгөө газар нь тэмцээн болохоор нөгөөтгөө дууддаг ингээл нэг ийшээ явдаг. Тийм асуудал бол манай Монголын хувьд мэрэгжлийн спортын хувьд бас айгүй хүн дээр тусдаг. Одоо сүүлд Apes урайлж одоо үлгэрлэж чинь гэх юм тийм full time ажлыг нь олж өгч байгаа. Тэгээд тэндээсээ эргээд бас тэр чинь даатгалын төлөх юу яах гээд спорт клуб гэдэг чинь өөрөө хизээч ХХК байж болдгоо. ХХК байхлаар зайлшгүй тэр чинь тайлан тооцооны орлоготой байж ХХК болдог. Тэнгүүт л орлого байхгүй үед яах юм? Ивент тэтгэлгээр явна. Тэгэхээр нөгөө ТББ рүү болох уу эсвэл юу болох уу те YouTube болох уу гэдгээс хамаарал янз янзын шийдлүүд юмнууд байдаг. Дээрээс нь хуулийн зохицуултууд байна. Манай өөрөө энэ Сантонио одоо энэ дээр байгаа Mongolian Sign Group чинь бас өөрийн ТББ-тэй гишүүдтэй чиглэсэн гишүүдийнхээ туслан дэмжлэг үзүүлэх одоо шаардлагатай гэвэл бид нэр бас нэг асрамжийн газрын тэмцээн уралдаан дээр хандив олгох тэр хүүхдүүд нэг өдрийн сагсан бөмбөгийн мэргэжлийн сургалт орох ч юм уу те тэнд нь очиж юм цэвэрлж өгөх янзлах гэдэг зүгээр ингээд нэг өгөөд мартчих биш. Жил болгон нөгөө газартайгаа дахин уулзаад юмын сэргээгээд янзлаад их талаасаа бас эргээд групп дугаас залуусаа бас жоохон урайлж юмыг ингээ өөрчилж ингэж явах сонирхолтой. Тэгэхээр одоо манай группт бол одоо 500 гаруй гишүүнтэй за дил хэл мэдэн дээ. Ойгоо хийдэг, арга хэмжээнүүдээ хийдэг, нэгнийхээ төрсөө өдөр баяр хөөр гунигнаас нь хуваалцаал ингээл явдаг. Бас өрмөц бас миний амьдралын бас нэлээд олон жил надтай хамт ингээ явж байгаа бас гоё
зүйл болохоор маш их олон найзтай группээр дамжуулж олон найзаагаа чинь группт дагуулж орж ирсэн тийм юмнууд байгаа. Би энэ группийнхныгаа нэг гомдоос надаа тий. Одоо нөгөө тоглолтын тайлбарын үеэр одоо мэддгүүн шинж шүү дээ. Нөгөө өөрийнхөө байдаг группийг л ярьсан. Тийм нэг юм тайлбарын үеэр баясаах асуугаад за групп юу гэдэг үү гэдгсэн. Манайх юм байдаг, ийм групп байдаг. Тэгээ өөр бараг байхгүй ч гэлөө юу гэлээ. Уг нь өөр гэж байхдаа айгуу гой бөөндөө суугаад үзсэн тий. Тэр чинь бүр мануудаа зориулсан айгуу гой сууж үзсэн байсан дээр би фактла жоохон зүгтээсэн л та. Тэгэл яг группт орж ирэхлээр хүн болгол хамгийн түрүүнд ярьж байгаа би ингээ ганцаараа юм болов л гэж боддог байсан гэж байна. Хайхлаар ингээд олигтой юм гарч ирдүү групп байхгүй гэдэг. Тэгээд манайх ч нөгөө хайлтанд гарч ирдүү групп болохоор заавал хүн инвайт юм уу юу линк явуулж хийж хүн орж ирдэг. Тэрнгээрээ бас онцлогтой тэгээд орохдоо бас зүгээр шууд орчихгүй тэр чинь бас цензуртэй асуулт хариултын яан тухайн хүний бас бэкграундын шалгана яад бол энэ дотор чинь бас янз янзын яриа хөөрөө тий дотны уулзалт янз бүрийн юмнууд бичлэг юмнууд байдаг болохоор бас тухайн хүмүүсийн бас гишүүдийн нууцын бас асуудал байна тий эрх зүйн асуудлууд байна. Тийм болохоор тэр болгоныг ингээд ойлгоод зөвшөлдсөд явна гэдэг бол бас амаргүй. Янз бүрийн болохоор тэгэл бас янз янзаар дуудуулна тэр чинь нөгөө тэр бол арга хэмжээнд дээр ирж чадахгүй эсвэл юу яах лээрэ арга хэмжээнд дээр нөгөө л хэдэн нүүрний даавуу гэдэг шиг л тийм юмнууд харагддаг, яригддаг. Тэгтээ эргээд бас маш их залуучууд хүүхдүүд орж ирэхлээр бас айгүй гоё. Сонь өрмөц мэдээллүүдээс авдсан шүү дээ. Дэроусныг дагж нөхдүүд орж ирж байсан. Тэгэхэд Дэроусын явхад дагж гараагүй үлдсэн. Спорс болцсон. Одоо тэр соёл бол угаасаа уусах. Тэгээд тэндээ үлдсэн, тэрэндээ дурлаад ингээ байждаг. Тэгтээс Дэроуснаа хараад бас ингээд яагаад явж яадаг тийм нөхдүүд бол байж л байна. Одоо бол багийнхныгаа мөнхийн хараастай шүү дээ. White-га, Dejantагаа тий. Тэгэл одоо Eubanks-а хүртэл тэгэл нэг сүхийн юм үнц нь ингэж нэг юм үүрэг гүйцэтгээгүй ч тий. Юм гоё хүмүүс байгаа шүү. Одоо Lonnie Walker-ыг бол нэг багт ороосоо гэж мөнхийн харж байна тий. Kawhi бол одоо плей-оффт бол хурдан л үзмээр байна. Би бол одоо пэйж дээр байнга үчдэг. Плей-оффын Kawhi лиг бэлэн биш шүү гэдэг. Эрүүл байвал ганц асуудал нь тэр болохоос шүү тийм ээ. Үнэхээр зогсоох хүн олдохгүй л дээ Kawhi-г бол. Тий. Леброн цухтдээ штэ тэр өнөөс чинь. Нэг юу байдаг? 14 оны финалийн бичлэг байдаг тий. Торгуул шидэж яхад солилцооны дуу гараад эргээ харсан Kawhi явахт нь ёо гэдэг бичлэг байдаг тий. Нөгөөтг чинь үл гэж боддог багтаа. Одоо нэг Леброныг хамгаалсан хэдхэн хүмүүсийн амжилттай хамгаалт байгаа нь юу вэ гэнгүүт сүрхийн ингэж нэг юм одоо нэг нийтлэг хамгаалтыг хийдгүү. Бөмбөгийг дандаа доор нь гаргадаг. Доор нь байлгадаг. Тэгэнгүүт манай хүнд ямар давуу тал нь байсан гингүүд ойлгомжтой шүү дээ. Одоо миний гармаар ингэх байлгуудаа алга малгана. Аим шигийн гартай тий. Пол Жорж Моржтой нэг ингэсгээд гар барьсан байдаг шүү тий. Сарвуу шүү тий. Тэр чи одоо хэцүү. Тэгээд тоглолтын хэм маяг нь өөр авс айгу өрмөц тоглолттой юм л дээ. Тэр ингэж наалддгүү тэгсэн мөртлөө гарныхаа уртаа ашигладаг болохоор алдаа ихгүй. Тэгээд зайнаас хар зогсож байгаа л чинь. Одоо тэр тоглолтыг чинь арай өөр хөлбөр нь одоо Wemby дээр харагдчих шүү дээ. Ойртох шаардлага байхгүй. Хангалттай өндөр болохоор ингээл болчихно. Тэгээ манай хүн дээр одоо яг жоохон багагийн илрэл байгаа тий. Залуу байна. Үнэхээр залуу байна. Тоглолтын темпэндээ орж улайрах маягийн юмнууд байгаа тий. Байгаа. Тэр бол байна. Тэр чинь Франц хүн чинь бас тийм эмоцтой, омоглон бас тийм шүү дээ. Хийх уусаж эхлээгүй байгаа, бэлэн биш байгаа тий. Эмоц ингэж сураагүй байгаа хэрнээ ийм гэдэг одоо түүхийгээрээ юм байгаа. Тэгээд бодглохлоор бас эргээ жоох хөвчтэй тэгж боддог ингэж гарч байгаа залуу хүн. Тэгээд эх орноос ингээд өөр газар очиод шал өөр орчинд ингээд бүр мэрэгжлийн төвшөнд ингээд. Тэгээд яг анх ирсэн руки жил дээр бол үнэхээр анхаарлын төвд байлаа шүү дээ. Одоо манай багтууд ингээд дүүрнэ. Байнгын 4-5 камер 3-4 сууг ингээд дагаа явчихдаг. Юу хийх нь, юу ярих нь, хинтээ уулзсан нь, юу өмсөх нь гэл. Одоо бараг л манай багийн түүхэнд хамгийн олонний анхаарлын төв байгаа жилүүд шүү одоо тий. Үнэ. Одоо би өдөр бол жоохон бахтаа бол сошиалоор ингээл тий NBA-ийн хаягнуудын дор англиар бичин ч гэнэ үү тий. Уурлал. Энд Spurs ингэж яхад ягаад энд зөвхөн энэ хүмүүсийг онцлоод байгаа юм гээд. Одоо бол тассан. Одоо энэ яалтч хүн. А тэгэнгүүт одоо NBA орж ирээд яах аргагүй хотон жижиг. Хоёрдугаар том од нь
Данкан байж байгаа Тийм. Кавай болонгууд нөгөө хоёр нь юм дуу муу сошиал машинч байхгүй те. Сүүлд Янус нэг 2 жилийн өмнө лөө аюу сүртэй ингэж ярьцлага хийж та. Би бол одоо энэ багийн Данкан болмоор байна гэсэн. Данкан ханага ингэж. Одоо манай хүн бол яг одоо бол яг гоё юм амьдралд энж аюу гоё байгаа. Өөрийг нь харахаар их гоё байгаа. Үнэхээр амьдралаас таашаал авч амьдрах жоо юм л те. Кикбоксер хичээлэл дургуун нурал засварын төв дээр очиод төмөр ивдээ зогсчод гэж байгаа шнэ. Та Паркер бол одоо айгүй завгүй тий. Одоо Францын нүүр царай болоо сая Олимпик дээр гарч ирлээ. Загварын энэ тэн шоу. Манай Паркер бол алгын нутгийн маань бол маш завгүй яваад байгаа хэрэг Францын хамгийн том сагсан бөмбөгийн багийн эзэн болчлоо. Спорт корпорацийн эзэн болчлоо. Эрэгтэй багтай, эмэгтэй багтай тэрнгээрээ дамжуулж Америк руу ерөнхийдөө хүүхдүүд бэлдэж гин, хүмүүсийг бэлдэж гин. Тэгэхээр ирээдүйд бол Европоос бол маш их хүмүүс очно баг. Тэгээд тэрнээсээ болоод нөхөр Spurs-тэй, NBA-тэй тусдаа гэрээнүүдтэй байдаг. Одоо тоглогч нийлүүлэх юу яах вэ? Харилцан солилцох. Нэг нэгнийхээ бааз дээр очиж тоглох. Нэг нь нөгөөд хадгалбаа дээр очиод хүлээ авах гэдэг ч юм уу тий. Одоо тиймэрхүү юмуд маш их. Цаадах ч юм бол цэвэр бизнесмен болсон. Бизнесийг бол жинхэнэ ажиллуулж байгаа, хэрэгжилж байгаа, явж байгаа хүн. Тэгэхэд манай нөгөө хэд нь бол одоо Борис Диамаа бол тэнд вино уугаал, кофе уугаал ингээд дэлхийгээр тэндэл явж байгаа. Хай нэг уулзалт тоглож байгаа тийм тий. Сайхан гараа тэгэл манай виноны бүлгийнхэн гэдэг байгаа шүү дээ. Нийлж вино уудаг, кофе уудаг. Одоо Пати Милс маань бас тэгэл одоо чинь Clippers тоглоо. Тий, Clippers очсон байгаа. Тэгэл явж гин. Тэгэхээр одоо хуучин бүрэлдэхүүнээс одоо энэ лиг тоглож байгааг бол одоо Тягас Флитер Пати Милс өдрөл биш шүү дээ одоо лигт нэг лигт. Тэгээд тэрнээс хойш одоо багийн өсөлт уналт гэдэг үе бол яхаа аргагүй нэг хэсэг бол сайн явсан, сайхан шаарэгдсэн. Угаасаа чимээгүй баг. Угаасаа ч уналаа тэгээд одоо энэ жил бас тэгээд жахт бэртэл гэмтлийн асуудлаас болоод өрмөц юмнаас болоод одоо баг маань унах гэж байгаа юм шиг, унахгүй юм шиг яах гэдэг нь мэддэггүй. Ингээд яг одоо эх жилийн драфтыг харахаар хэд хэдэн гоё хүмүүс байгаад байдаг. Тэрний төлөө явж байгаа юм гэхэлэр явахгүй юм. Дэнэр мэнэрг очиж хожчих юм тэнэг юм шиг нэрээ бүр ойлгохгүй юм. Тэгээ өвөө ядж яхад гэрээсээ мессеж явуулаад зохицуулаад байх шиг шүү дээ. Энэ жил манай багийн хувьд ер нь айгүй юм даун боллоо тий. Хүлээлт өндөртэй байсан жил. Дээрээс нь Попович маань тий, эрүүл мэндийн шилтгаан, Вемби маань бас яалаа. Одоо тэгээд бас өвлийн 8 бас давгүй болсон. Тий. Одоо нэмж хүмүүс авчрах бас залуучуудыг авчрах асуудал бас нэлээд яригдж байна. Одоо үнэхээр яг залуу багаар л явах гэдэг шүү дээ. Дахиж сэргээгээд дахиж яана. Одоо манай дээр хоёрхан л том асуулт байгаа. Одоо GM хэн болох вэ? Head coach хэн болох вэ гэдэг л асуудалтай яригдж байна. Беки Хаймонд олон жил яригдсан. Беки Хаймонд болчлоо, өөр тишээ гараа авчлаа. Беки Хаймонд хүлээж тэссэнгөө өөр газараас дууцсаар аваад аваа явчлаа. Тэнгүүл одоо Ману Ginobili л ганцаараа үлдэж байна. Гэхдээ Ману Ginobili мэрэгжлийн лайсенс нэмэх зэрэглээ одоогор аваагүй байгаа санагдаад байна. Хэрвээ авцсан бол Аргентиныхаа шигшээгээс эхэлж тасалж болох байх. Тэгж жагаад Спорт орж ирэх нь яах нь. Гэхдээ заадах чинь юун Сантоны додол гэртээ эхнэр хүүхдүүд нь тэнд амьдэрдэг. Байнга орж гардаг болохоор тэгээд банкны ассистент коучаар ирсэн удирлын талаар ер нь бодол ямар шүү байдгийг. Тэр чинь Поп угаасаа хэлсэн шүү дээ. Хүссэн юм хийх албан тушаалтай гэдэг. Тэгэхээр нөгөөт нь орж ирэл бэлтгэл хийж байгаа нөхдүүдийг хараад үгүй та нар ингэж хэд аливаа хамт тэгээ хамт бэлтгэл хийчихдэг. Тэнгүүтээ заас би ажилдаа очлогээр гараа авчдаг. 7 хоногийн 2 өдөр 3 цаг орж ирчээд алга болчдөг. Бусд үед нь байгаа үг нь мэддэхгүй гэсэн мөртлөө тамирчдыг ингээд ингэ шүү тэгин шүү бичлэгийг ч үүдсэн гэсэн ингээд мессежтэй дэдэг гэж байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө хэд нь том ахаас мессеж ирэхлээр яах юм? Хариулна, бодно, ярина. Тэгээд тэр чинь нөгөө нэг тоглолтын дээр байнга ингээд хамт яваад байгаа болохоор тоглолтын үеэр бас маш чухал нөгөө нэг ингээд хүмүүст ингээд анхаарал сарниж одоо юм эмоц гаргаад ингээд тесрэх боломж олдохгүй. Нөөт нь гүгэлрээ сууж байгаа юм чи яах юм? Яаж яах тийм үсмэсээ ургуулад бүр амар сүртэй предатор шиг үсмэстэй болцсон. Хүнд гар.
Тэгээ яг кикбоксер хичээлдэж шүү дээ. Хүмүүсийг гайхуулсан шүү дээ. Үгүй Данкан ч нэг мүсэн ингээд ийм хүн байсан юм уу гэдэг. Гонж монж өмссөн ч явж яах шиг. Бас эвгүй юм байлээ. MVP цомоо авахаар очихдоо л тэгж уцлаагүй юм шүү дээ. 5 жиг шорт нэг полотой байсан санаж тий. Тэр хувцлалтын төлөө тэр шагналыг орох гэсэн. Тэр баг ихнэр мэхнэртэй би энэ гарт хүн юм авчаад ирээгээ гарсан уу яасан баг. Сүүнд явчаад ирээгээл тэгсэн баг. Манай ч тэгээд угаасаа тэр нь өөрийнх нь онцлог л доо. Ямар шаардлага байхгүй тэгээд. Тэгсэн мөртлөө өөрөө спорт маш хайртай, спортоор маш хүнд хичээлдэг, олон жил хичээлж ирсэн. 2 өвдөгний хүнд бэртэл, мөрний бэртэл гээл сарууны бэртэл нэлээд юмнууд болж ирсэн. Тэр болгоныгоо ингээд өөрийгөө эдгээгээд гараад ингээд дахин оролдоо яваад байна гэдэг чинь бас л өрнөцөлтэй. Одоо сая энэ бүггийн ярилцлагууд яваалаа гаш ингээд. Тим Данкантай эсрэг тоглох өнөө утахгүй ингээд өөцөө энийг л зогсож яадаг. Тэнгүүтээ сайн ба шүү дээ. Чи жоохон дээш шидчихгүй байсан. Самбартал орош наатар чинь гэж мэгээд ингээд иймэрхүү байдлаар ингээд ёжлоод байгаад байдаг. Тэгсэн мөртлөөд нь ёжлолт биш яхаарахгүй сэтгэлээсээ хэлж байгаа. Хүнийг сайжирчаасаа ингэчээсээ гэдэг талаасаа ярьдаг. Тэгэхэд бол лигд бол бас томчуудтай тоглож байсан шүү дээ. Тэр чинь одоо томчуудын эсрэг Шаки эсрэг тоглож байсан. Гарнеттай болцдог жинхэнэ хан манаа үзчихсэн хоёр. Дараа нь тэгээд тэр ах トゥ болосууд байна. Яоминг байна. Новицки ч юм болохоор контактгүй байхгүй юу? Хамгийн зөв нь шахах шаардлага байхгүй степ бак хийгээл шийдэж байна. Асуудал байхгүй. Тэгээ санаа амар. Новицки, Яоминг тэр Данканд бас шат ахиулсан болов уу гэж бодоод байдаг шүү дээ. Нөгөө уламжлалт хамгаалтыг нь бариулаагүй байхгүй тий. Өөр юм үзүүлсэн. Гарнат ч мөн адил тий. Хөдөлгөөнтэй. Тийм. Эргээд ядчих тэр чинь нэг мужийн 3 шүү дээ. Даллас, Хьюстон, Сан Антонио гэдэг нэг мужийн 3 болохоор нэг дивизны 3 болохоор тэр чинь хоорондоо 4 тоглоно. Нөгөө дивизны нөгөө конференцийнхантай ч 2хан тоглож байгаа юм чинь. Тэнгүүт л Шакта 3, нөгөө хоёртой 4 тоглоод тэгээ баруун зүүн эргийн нөгөө нэг зодонч нөхдүүдтэй 2 тоглоод ирэхлээр шал өөр бэлтгэлтэй болоод гараад ирж байгаа байхгүй. Тэр нь бас нэлээд нөлөөсөн л дөө. Олон жил бас алцахт нь бас шүүгчд үлээснэ. За сая нэрээ алдаа биш байлуу гэж бодтол нь харддаг гэдэг байгаа шүү дээ. Мангар томнуудээр. Тийм. Манай шүүгчтэй угаасаа асуудалтай л дээ. Зүгээр сууж байгаа л техник авчдаг юм шүү дээ. Инээгээ те. Инээгээ техник авсан шүү дээ. Тэгээд дараа нь ингэдэг. Би яасан? Гимгүү ишиг хурганы нүдтэй гэдэг байгаа шүү дээ. Шүүгчтэй асуудалтай. Попович талбай тойроо загнаг хүчин. Айгуу хэцүү. Өөрөө хөөгдгийг гэж хөөгдөн. Тоглогчтой хэлдэг гэж байна те. Хөөгдөх юм байвал техник авах юм байвал та нар авахгүй би аавна гэ те. Тэгтээ. Өөрөө уусаа тэрээс сайн сурсан. Юутай тоглож байлаа. Ялчгүй ингээл уурлахаар юм болж байгаа. Тэгэл нүүр нь улаагаар л ирж байгаа шүү дээ Попович. Загнаал ингээ хөөс нөгөө шүүгч нь газ алдаа цаашаа цухтагаа яваа. Тэгтээ. Попос угаасаа шүүгчнэр цухтдаг юм. Нөхдүүдтэй ярихтаа яг техникийн хэлээр нь ярьдаг гэсэн. Чи тэрний дүрмийн энэний дагуу ингээд ингэсэнгүү ямар яагаад чи ингэж байгаа. Чи түрүүн тим дээр ингээ үзтэйгээд өөрх нь алдааг нь ингээ тойчоо зогсоод идэх гэж байгаа юм. Тэгээд ир чи нөгөө нэг ерөнхий шүүгчийн дэрэгд өөрх нь алдааг нь тойчоод тахлаар нөгөө ерөнхий шүүгчний хүртэл бодно шүү дээ. Нэрч тийм боллоо яалаа гэж мэгээд тэнгуут газ ингэчээд байраас л авчи. Айгу хэцүү. Тэгээ зарим орднууд дээр очихлоор угаасаа орилон чарлан ихтэй. Тэндээс нөгөө нэг тавьж байгаа юмнууд нь өрмөц шүүгчнэр бас янз янзын нөхдүүд гарч ирнэ штэ. Угаасаа поп дургу, манай спорс дургу 3-4 шүүгчин ч ихсаалт байдаг. Тэгээ тэрийг яаж хийж яагаад одоо 100 сарын баяраар ч юм уу нэг бол одоо нөгөө нэг улс тунхсны баяраар ч юм уу тэд нар чинь ингээд өөр үеүүдээр ингээд тавиад бас нөгөө нэг том тоглолтуудын дээр бас илүү ингээд алаан үсэх зорилттой. Тэгэхэд одоо сошиал медиа хөгжснээс хойш тэр чинь ингээд хүн болгон бүр ингээд томруулаад нэвтрэлийн нэмээд чанаржуулаад ингээд бүр ингээд тайлбартай нь одоо гаргаад байна шүү дээ. Тэнгүүт л тухайн үеийн шүүл, тухайн үеийн загсан бөмбөгийн философи нь зодоонуудын хамаг юм одоо бол шал өөр болчиход шүү дээ. Хурж болохгүй. Хүрхлэр л ингэж байна. Тэгээд хүчтэй хурцлэр хурж байгаа мөхлөр нөөд нь флоптой явчихна одоо. Алдартай эд нөхдүүд байгаа шүү дээ. Тэр нэг 8 10 алхахдаг, гүйдэг, талбайн голоос ганцхан залснаа тохч юм шиг одоо тийм арай
Ханаалтай юмнууд бол байхгүй шүү дээ. Тэгэхэд эргээд бид нөгөө нөхдүүдийг Европт юм Олимп дээр ирээд тоглож байгааг харахад тэгэл бүгд ихний тоглолт дээр яаж хийж байгаа л илүү алхалт бол явагддаг. Заадаг тэр болгоныг тэгээд одоо засварлаад янзлаад ингэхлээр тэрийг одоо харж хүүхдүүд бас сурж тоглож байгаа шүү дээ. Тэгээд одоо Монголын лигүүд дээр орж ирээд тоглох. Бүгд илүү алхалтын асуудалтай. Тэгээд тэрийг засаад тайлбарлаад хэлээд өгөхлөөр ойлгохгүй. Гэт инглээ тэглээ илүү алхалт биш юм тийм юм гэл янз янзын асуудалтай шүү дээ. Тэгээд яванда тэгээд яг тэмцээн уралдаан дээр ороод ирэхлээр тэгэл торгуулаад ирэхлээр тэгээд номхордсон шүү дээ. Юуны шүүлтийн асуудал дээр одоо жишээлбэл одоо 9 оны Lakers-ийн цувралч юм уу? Эсвэл 10 оны илүү контакттай гэвэл дээрэс нь манай ах болон Pistons-ийн цувралч байдаг юм уу те? Үзүүл бас сонин шүү дээ те. Юу ч болоод байгаа юм тэнд одоо хүн амтаа аллаа штэ гэдэг шиг. Detroit-ийн цуврал бол яа харахгүй тийм. Өөртөө жинхэнэ нэг талаас нь нөгөө нэг хонглын үзүүрийн хулгайнууд гараад ирсэн юм уу гэмээр. Тий. Тэгээ манай хэд нь ядж явах тэнд Данкантай болохоор хинч юу ч хэлэхгүй. Нэг юм хэлэх гэхэлэр Данкан чирээд аваа явчихна. Паркрыг чирж авчих юм шиг л гэдэг шүү. Ойрт болохгүй. Тэгээ поп өмнөөс нь очиж хэрүүлээгээ зогсож байна. Тэгээ зодоонуудаа хийя гэхэлэр манахнаас тэгээд очдөг нь хөөрхий нөгөө төвүүд нь л очдөг байсан. Өөр яадаг юм байхгүй. Тэр манахны 90-ад оны тэр ингээд карате марите гэдэг нөхдүүд бол бүгдээр зодог тайлцсан байсан юм чинь. Чинь зодоонуудын их хэмтэн байхгүй. Манай түгэнд ер нь муу залуу одоо бөөвн л юм. Тийм. Бөөвн Родман 2. Тийм. Өөрөн байхгүй. Өөр байх боломжгүй. Тэгж зодоонуудаа хийсэн улаан цай техник авсан нөхдүүд өөр байхгүй юм чинь. Бүр баталгаатай баримтжуулсан. Тийм нөхдүүд байхгүй шүү дээ. Тэгэхэд тэрэн дээр яг өөдөөс нь тим тоглож байхад л тэгэл хожоо гарна гэдэг бол бас том төвчээр том хүмүүжил байгаа юм л да. Мэргэжлийн 4 спортын түүхэнд 22 улирал дараалж хасагдах шатанд шалгарсан баг байхгүй гэдэг шиг. Байхгүй. Тийм. Энэ одоо Поповичгаа жоохон магтмар санагдаад байхгүй. Одоо яаж суулгах вэ? Яаж одоо энэ хараа зүгээр нэг тэнцэн биш байхгүй. Улирлын турш 82 тоглолт явдаг. За бараг л жил үргэлжилдэг те. Одоо яг зүгээр лигийн хувьд бол дэлхийн хамгийн том лиг. Тийм. Спортын хувьд биш. Яг ганцаарчлсан лигийн хувьд. Энэ лигийн ганц баг үлцэн 29 багтаага бүгд мэргэжлийн маш өндөр түвшний маш их мөнгө яригдчихэдэг энэ багуудтай 22 улирал дараалж гэдэг амжилт. 3.10 дамжиж гэдэг чи одоо яхаарахгүй байхгүй үзүүлэлт. Эргээд энэ мэргэжлийн спорт дотроо угаасаа цаг хугацаа гэж маш том дайсан байдаг. Бэртэл гэмтэлтэй хамт. Тэгэхэд энэ бүгдийг ингээд зохицуулаад зөв системтэйгээр авч явж байна гэдэг нь нөхөр бол хий хоосонгүй байсан байна гэдэг нь бол харагдаад байгаа байхгүй. Тэгээд эргээд 5 цомтой лигийн хэдэн удаагийн MVP-нүүдтэй, финалийн MVP-нүүдтэй багаас нь гарсан. Маш олон одоо ийм эерэг үзүүлэлтүүд байгаа болохоор за лигд зөвхөн Поповын гараар дамжсан хэдэн туслах тасалжуулагч, ерөнхий тасалжуулагч байна. Яг хамгийн сүүлд харсан тоогоор 37 байлуу да байсан. Нийлүүлээд ерөнхий тусах тасалжуулагч бүгднийг нь оруулахад тэгэхээр тэр чинь тусах тасалжуулагч чинь талбайн дээр цуудууд тусах тасалжуулагч нар байж байгаа шүү дээ. Шийдэлтийн статистикийн гэдэг тиймэрхүү хүмүүс байждаг. Нөгөө гонж өмсчл арыг нэдэн суугаад байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэхэд тэр бүх хүмүүс ингээд энэ нөхрийн гараар дамжаад өөрсдөө одоо амжилт олоо явж байна гэдэг чинь тодорхой хэмжээгээр энэ хүний философи бас өөрөө сагсан бөмбөгийн философи нь өөр болчиход байгаа юм. Мэдээч эргээд тухайн хот нь өөрөө янз бүрийн цэнгээ зугаа цэнгэлийн юм байхгүй болохоор тэр хүн юм хийя гэд хийхэд заавал зөвшөөрөл авч хотоос гарах хэрэг болно. Тэрийн бариад боож авсан бас талууд байдаг. Ич чи явуулдгүү, барьдгүү ингээд зөвхөн тэнд нь байлгаал ингээд. Тэрнээсээ болоод Тони Паркер чинь өөрийнхөө эдлэн дээр усан парктай шүү дээ. Гарч авч чаддгүй. Тэгээ хүүхдүүдтэй ингээ яахын тулд тэндээ ингээ тоглоулаа байждаг тийм юм юмтай. Бусад тасалжуулагч өөрийнхөө төвшөнд яригдах одоо гөвдөд дебют болох тасалжуулагч нар шүү дээ. Эднэрээс нэг би давуу тал болгоод ялгаад байдаг юм. Яг 3 өөр 10 авраг авахтаа за яг 99 оныхыг хүү гэж хэлж болно. Нэг корор авчих. Яг нэг үндсэн корор авчих. Тэ? Тэгэл сольж байгаа хүмүүс нь бөөвнч гэдэг юм уу, гринч гэдэг юм уу, мат боннер гэдэг адилхан нөгөө 3 шидэг хамгаалдаг яг л нэг үндсэн бүрэлдэхүүн нэрээ тэ.
Яг л нэг зураглалаараа тий. өөр хүмүүс. Энэ хүмүүсээ аваад үлдсэн. Одоо Данкан бол Ginobili Parker хоёрыг Ginobili-гийн гэрэн дээр санаад авч үлдэхийн тулд өөрийнхөө гэрээнээс асууж байсан. Ginobili бол яг баг дээр гэж санахгүй Аргентиныхаа шигшээг авч явахын тулд бүх зардлаа өөрөө гаргаж ирсэн. Гээд иймэрхүү хүмүүс одоо яах аргагүй энэ баг угаасаа явах хэрэгтэй байсан боо. Гайхмаар юм Тони Паркер сүүлийн жил за энэ холбогч нар гарч ирэг гээд өөр баг руу явдаг нь жоохон. Тийм. Гайхмаар тий. Тэн дээр бас тодорхой хэмжээний мөнгө төгрөгийн асуудал юм байсан л баг. Эргээд бас манай багаас ингээд чиний сүүлийн жил шүү гэдэг аялын тоглолтын юм хийн мин гээд жоохон бас ойлгохтой маркетинг хийгээгүй байсан байж магадгүй. Нөгөө нэг Францтай одын юу ингээд цуцаад байна шүү дээ. Тэгэл нөхөр ингээд сэлгэн суугаад байдаг. Сүүлийн жил нь сэлгэн суугаад байдаг. Тэнгүүт л бас тэн дээр бас фэнүүдийн айгуу том хэрвээ гэдэг асуулт л та. Үлдсэн бол яасан. Ginobili бол өрөөсөн төмсгөө ахуулаад одоо талбай дээр сарьсан баахаа бариад цалингаа бараг 3-1-ээр багсуулаад сэлгээний тоглогч болол ингээл явж исэн. Тэрийг одоо Паркерт хүмүүс айгуу хэлдэг. Чи хүн ингэж яах чи ингэчихгүй яасан гэх. Нөгөөт нь бас амбицтай юм чи тодорхой хэмжээнд бас нэг хүлээлт байж л байгаа шүү дээ. Тэрэнд нь хүрээгүй болов гэд. Яг бидний хувьд бол Паркер явчлаа гэж гайхсан шүү дээ. Зодтой тайлчихгүй яаж байгаа юм. Энэ багт очиж яг яах гэж байгаа гэсэн. Тэнд очиж гарааны холбогч хийж байна. Ямар ч утгагүй бүр. Айгуу гоё тийм нэр хүнд өвж исэн юм би бас тодорхой хэмжээний юм эргэлзээний хэмжээнд оруулж байгаа. Тэрнээсээ болоод нөхөр би бол одоо Hall of Fame-д Америкийн Hall of Fame-д орох хугацаа нь бол хойшлох гэж бодож байгаа. Нэг багтаа байсан бол ингээ гайгүй орчихно. За тэнгуүтэл Ману Данкан хоёр бол угаасаа ингээл төрүүлэл ингээл явах юмнууд тухайн үед бодож ирсэн тэгсч дараа нь тэгэл яах аргагүй нэг нэгээр ингээл дуудагтал явал орцсон л да. Жиногийн хувьд гоё шүү. Одоо зүгээр өөр багт ч юм уу те бүгдэн ингэж өөрийгөө харуулад супер хот болох тоглогч байхгүй. Тийм шүү дээ. Гарааны туршид сэргээний тоглогч хийж байгаа. Цалингаа хасан ч юм те. Тэгэл ингээл энэ 3 дахь түрээр мөнхийн те тэрнтэйгээ үевлэрээд ингээд байна гэдэг. Ер нь ямар хүнээс гарах юм бэ? Тэ өөрөө бол супер хот болох боломжтой хүн шүү дээ. Олимпийн авраг чадвар тий. Олимпийн авраг. Америкийн дээгүүрх олимпийн авраг шүү дээ те. Сонирхолтой. Түрүүний нэг Ginobili дээр жишээ аваад Паркерд ингээд ийн гэдэг байгаа шүү дээ. Ginobili ингэж хахтаа чи инглигээд. Манай хоёр чинь нэг дүгээ гомдоогоод явуулсан шүү дээ. Чи багийн лидер байж ийж. Тий. Гэт нөгөөх нь хөрөх юм гэхдээ үнэхээр л болохгүй байсан юм байл шүү дээ. Тийм үнэхээр л бэрхтэлтэй байсан юм байл. Нэг ирэх гэж үдсэн. Нэг цөөхөйдэн тоглолтон тоглосон дээр болохгүй байсан. Тэгээд үнэхээр эндээс хоёр ахын үгийг дааж чадаагүй бах. Тэгэл яваад гисэн дөө. Тэр бол яа харахгүй. Талын юм болсон бах уу. Тэр нэг авг ахын асуудал байна. Тэрний Нью-Йоркийн имлэгийн асуудал байна. Манай өөрийн имлэгийн асуудал байна. Тэгээд одоо 100% хэзээч бид нар мэдэхгүй яаж. Нөхөр өөрөө юу хэзээч ярихгүй тэр талаар. Сошиал байхгүй. Тийм. Ямар ч тэр нь сонирхолгүй. Одоо тэгэл эргээ харахад одоо лигийн одоо хамгийн өндөр бэртдэг тамирчдын тоонд орчлоо шүү дээ. Одоо Embiid, Kawhi тэгээд Melo гурал байлаа шүү дээ нэг хэсэг. Тэгс чи одоо Embiidтэй зүүрлэгдэж ин гэдэг чи одоо хэцүү байхгүй. Тийм өндөр цалинтай тэгснэ 80 тоглолтоос тэр зоолтой 100 тоглолт хийнэ гэж бодож байгаа ш. Тэгэхэд 40 тоглолт хийгээл бос үйдэн байхгүй. Тэгээ байгаад тэргээд өндөр цалин аваад яваад идэг тийм хүмүүс бол хэцүү. Миний хувьд бол яг манай Баркер хоёроо тэр юун дээр бол яг тэр хоёр дээр бол жоохон буруутгах боддгийн. За ахтар бан жоохон ингэж байчихгүй. Яг бүрэн үстэй ойлгочихгүй дээ гэдэг юм уу те. Жоо урдуу юм бол. Тийм бол байсан. Тэр бол яхахгүй байсан. Чи ядчих яг аваргаас ороод ирсэн. Яг нэг ингэж дахиад 2-3 боломж байна гэд итгэцэн. Явж исэн тэгээд тэнгүүтэл нэг жоохон шалихгүй юмнаас болоод төвчээр алдсан болов уу гэж бодчих. Манай одоо таны Embiid надад бол эргэлзээтэй байхгүй. Хариулт нь. Асуулт нь юу гингүүд бүх яг хугацааны туршид хамгийн дургуй тоглогч. Би наадах чинь олон жилийн өмнө аягүй сонио ингэж бодож явдаг байсан байхгүй. Тэгээд би нэг юуны Kobe-гийн нэг Nike реклам гардыг штэ. Нөхөр залж байгаа л үзэгч дундаас алив чи яг үгмээр байна гэж.
чи миний амьдралыг хэвээр ингэсэн гэдэг нөгөө үзээ ядаад алив ингэ дуул хэл гээл тэгдэж штт. Яг тэрний дараагаар нэг 80 90-ад онд яг 2000-ад оны ихээр яг бүтэн ингээд цагс үдчихсэн нөхрийн ингээд өөрийнхөө тухай ингээд саксны тухай ингээд амьдралаа бичээд ингээд яаж сакс мөнгө тоол буцаасан тэрийг намтар шиг бичсэн тийм блог байсан байхгүй. Тэн дээр бичсэн зүйл хамгийн тодор би хувьдаа ойлгосон зүйл дээр Майкл Жордан юм байна гэж ойлгосон. Майкл Жордан ч өстө жинхэнэ адгуус байсан. Хамаг амтны боломжийг хаагаа хийсэн. Өстө нөгөө манайхаар хэлдэг батартай аврах шиг. Арт түмэндээ яг сайхан яриатай. Тэгсэн мөртлөө яг мэрэгжлийнхаа болон нөгөө нэг тэр мэрэгжлийн хүмүүсээ ойр дотны хүмүүст нь жинхэнэ үзээ ядагдсан. Хамаг амжилт боломж ирээдүй тэр нөгөө нэг олох байсан мөнгө тэр бүгж цом бүгдийг хаагаа хийсэн. Тэгээ хаахтаа бүр ингээд одоо Леброны хүртэл ингээд нэг үе тоглоомын мөртлөө Леброны хүртэл ингээд хичлээ шүү дээ. Гоутийн асуудал яригдчих шүү дээ. Тэнгүүт л одоо хамгийн их одоо яг би яг өөрөө тоглолтын хэд хэдэн тоглолтын үзчихсэн бүгдийг нь бол үзээгүй. Яг прайм үеийн бас үзээгүй. Тэгсэн мөртлөө ингээд яг дараа нь ингээд бодглохлоор яг саксны хувьд бол үнэхээр хэцүү гар юм байна. Тэгээ бусдаар бол тэгээд хуучуулаас бол хүмүүс бол байж л одоо Айсай Томасоос ахуулаад өстө жинхэнэ хөгийн үнэг шиг залтай балиаргаар тэгээд сүүлийн үеүүдээс бол үнэхээр одоо Леброн гэж бас нэг эвгүй гар байна. Яах гэдэг нь мэддэггүй энэ тэрүүгээр ингээл аялан тоглоал ах юм явал хүүхдээ хүртэл оруулаад ирцэн. Яг яах гэдэг нь ноёны бүх гэдэг шиг те. Гэхдээ саксан бөмбөг одоо өөр болцсон байна уу? Ах бид нарыг үзчихсэн бид нэр ойлгодог байсан те. Одоо энэ Йокич гэж нэг аимшигын гар биш дээ. Ойлгохдохгүй. Дэлхийн одоо бараг номер 1 саксан бөмбөгч болчиход шүү дээ. Үзүүлэлтээр. Тэгсэн мөртлөө саксан бөмбөг дургу. Морины обид. За тоглолт дууссан. Парад марад хэрэггүй. Би явж морио унлаа гэд тэгжсэн юм шүү дээ. Аврах авчаад. Одоо тэнд байгаа одууд нь өөрсдөө тийм хандлагатай байхлаэр одоо бусд хүмүүс яах юм те. Яг би дургу тоглогч төр бол өөр хариулт авчиж байгаа шүү дээ. Яг миний эргэлздэг зүйл гэвэл би Зааза дээр эргэлзэнэ, Кевин Гарнет дээр эргэлзэнэ. Одоо Big Bro бол Кевин Гарнет бараг л хамгийн сайн найзууд байдаг. Өөрөө хамгийн сайн найз. Тэгэнгүүт нөхөр айгуу муухай үг хэлж гомдоосон. Гэтэл яагаад гомдож ийн өнгөд нөгөө талд нь юм цагаан цайлхан гэдэг шиг те маш зөв хүн байгаад байдаг. Яг энэ хүнийг сайн хүн гэж болсон, сайн гэж хүлээж авдаг. Тэгтэл тэнд урам хугалж байгаа үг хэлж байгаа. Тухайн үедээ тийм байсан. Одоо тэгээ сүүлийн үед ингээд нөхдүүд чинь бас өөрсдөө маш их подкаст янз янзын энэ тэмдэглэлд ороод ярьдаг болсон. Тэрний зүйлүүдээс харагдж байгаа зүйлүүд байгаа л да. Тэр нь яа харахгүй ингээд засраад ирсэн. Тэр хүмүүсийг нөгөө мэрэгжлийн спортыг орхиод энэ спорттой холбоотой байхгүйгээр гоё амьдарч болж байна гэдгийг ойлгоод тэр хүн яаж ингээд зөв ингээд яваад байгааг нь хараад бас тодорхой хэмжээний атаргал төрж байгаа бол гэж бодож байгаа. Тэрийгэ ч дагаад одоо ингээд зодог тайлцсан нөхдүүдийн ярьж байгаа юмнаас сонсоход бол хизээч данк нэг одоо муулж байгаа байхгүй шүү дээ. Дандаа сайлж байна. Одоо чиний л одоо KD ч ярьж байна. KG ч ярьж байна. Бүүги ч ярьж байна ингээл нөхрийн эсрэг одоо Петрик Малон одоо Олошуан одоо янз янзын хүмүүс л тоглож байсан шүү дээ. Яа маа бүгдээрээ л тоглож байсан Шакмаг. Бүгдээрээ нөхрийн талаар тэрний талаар ойлгохтой муу ч юм байхгүй сайн ч юм байхгүй. Хүмүүс дуурдгүй юм чинь. Тэгэхэд хамт Америкийн шигшээд болоод хамт явж исэн багийнхан байна. Янз янзын түүхүүд байж л байгаа шүү дээ. Ингээд юм All Star дээр юу болж яасан гэл. Өөрөөр ингээд яхахгүй цаг хугацаа өнгөрөх тусмаа ингээд шинэ мэдээлэл авах тусмаа өөр болоод байгаа. Тэгээд саксан бөмбөгийг хажуунаас нь хараад үзээд ингээд яваад тахлаар бас яхахгүй нэг хуучин болж исэн мэдрэмжийг дахин юм мэдрэх мэдрэмжийг болчихлоо. Жохон сонирхол юм байлээ. Би Винс Картерыг тэр манай эсрэг Далласын эхний тоглолтын дээр тэр зоодог байна. За, Дерек Фишерийн 4 дойл байна. Амжихгүй. Тийм. Ер нь бол. Тийм зүйлүүд ингээд яг ярихлаар бас ингээд нэлээд маргаантай юм юмнууд бол байж л байгаа байхгүй. Тэгэхэд тэндээс одоо манад ирж тоглож исэн Lakers-д байж байгаад манад ирсэн
гой хүмүүс байсан. Манайхнаас буцаад Lakers Makers-ээр явсан хүмүүс зөндөл байсан. Ингээд яг одоо Larry Bird, Magic-ийн одоо яриад байгаа орчин цагийн сагсан бомбыг үзээ ядаад байгаа зүйл нь юу гэхэл нүүн үзээ ятал дайсагналт байхгүй болсон. Тий. Зүгээр найл найзаа нөхдөө өгшөө хамаа тийм болсон. Бид нар чинь тэнд ингээд эрүүгээ хоглуулаад шүтээд үүрүүлээд хамар амраж ихүүлээд ингэж нэг муу цом авдаг байсан. Талбай дээр цус гоожулж хөсөө гоожулж би Nike-тай юм Adidas-тай юм Converse-тэй гэрээ байгуулдаг байсан гэдэг. Тэгэхэд одооны хүмүүс зүгээр ийм байж магадгүй гэдэг магадлалаасаа болол цалин хөлс одоо гэрээ хилцээр те зүгээр од олцоод ингэ явчихдаг. Тэр нэргээд одоо бас муу нөлөө нь харагдчихлаа шүү дээ. Нэг янз янзын буруу дүрслэлтэй ингээл те гар мар гаргадаг тэр нь манай Монголд ч гэсэн бас нэг тийм нөхөр байгаа шүү дээ. Манай болдоо маань байж байна. Тэр нь болохоор өөрийнх нь энэ нь болохоор шал өөр утгатай зүйл байхгүй. Яг тэр хүмүүн буутахтай биш байхгүй. Одоо dead shot-ийн нөгөө яг зөвхөн байгаа дандаа байгаа ондог гэсэн утгатай зүйл байхгүй. Хоёрын хооронд хоосон юм буу гаргадгүй. Гаргасан л бол ондог гэсэн тийм утгатай тэгж явдаг. Тэгэхэд одоо болохоор зүгээр нэг жоохон нэг юм хийчингүүтээ ингээл янз бүр болвол ингээл те энэ минь ингээл ice in the veins гэл одоо янз янзаар орилол яваад байгаа нөхдүүд байна. Тэгэд Йокичийг харалт. Алаан дундаас гिचингүүд нөөд шарал ингээл алхал явчихсан шүү дээ. Одоо тоглолтын донд Йокичийг гар марыг хараад өрөвддөг те. Майж болцсон гөхөрцөн үүээ тэр гар мар бүүн цус шүү дээ. Харин баахан цус болцсон л явж идэг. Тийм зодоонуудын дундуур тэгээд тэрнээсээ болоод ч жоохон дургүй байдаг бас хасанд. Бүгд зоддог. Баркли ярьдаг байхгүй. Би жижигхэн болохоор ингээл томчуудын өөдөөс ингээд алдцдаг байсан. Тэгээд сүултээ үнэхэр дийлхэ байлд юм билээ гэж байгаа юм. Тэд нар чинь би өгшөрөөд идэг, тэд нар залуучаад идэг гэж байгаа байхгүй. Тэгээ шак мак гарч ирээд бүр. Тэгэл тийм сүүлийн тийм үе болоо шүү. Цуврал бараг л Boston Celtics. Тийм Lakers хоёр яг. Тийм Lakers л биш шүү. Тэ. Тэрнээс хойшоо ер нь нөө алдарт Индианагийн асуудал. За сүүлд гэвэл сая Австрал Филиппин хоёр зодтолдох гэж оролцсон байлээ. 2 хоног зодтолдох гэж хийжтэй баахан зүгээр юм зүрсэн саваанууд л байлээ. Сая тэр уг нь л амар л юм хийтэл болж илээ л дээ ингээд уур амьсгал нь. Гэтэл юу ямар хоёр баг байлаа? Миннесота юу хоёр байлаа. Тэгээ ингээд зүгээр ингээд дээрээсээ дараад байгаа байхгүй. Тэр чинь юу гэдэг ч бөөрдийг бүр ингээд Индианагийнхан байдаг лөө, Lakers-ийнхан байдаг лөө. Нэг нь араас нь боожоо нөгөөх нь зохиод идэг талбай дээр. Амар. Одоо Pistons байна, Bad Boys-ийнхан үе байж байна. Дараа нөгөө нэг Jermaine O'Neal-ийн Индиана, Dr. Shrimp бид нэр нөгөө нэг бөөнөр очиж алдцдаг. Үзэгч рүү гүйж гардаг мардаг гэл тийм мэд байж. Тэр чинь Stephen Jackson байсан шүү дээ. Captain Jack. Spurs байсан нөхөр. Тэр Lambert эднэр гэл одоо жинхэнэ нөгөө зовдлдог нөхдүүд байсан шүү дээ. Тэгэхэд тэрний дараагаар чинь одоо нэгдүгээр хууль нь өөр болсон. Тийм зодоонуудыг хийх боломжгүй. Шууд шүүхийн асуудалтай лигээс хориглоно. Олон улсын эрхийн яана. Тэгээд өөрөөсөө дотооддоо шүүх хурал дуудагдал ингээл хэдэн саяын асуудал яригдана. Тэгээд хэдэн саяын асуудал яригдангууд нэг шүүх дуудагдангууд Nike Adidas гэрээгээ цуцалдаг. Маш том одоо хөрөл авдаг болцсон. Тэгэхээр хүн ингээд жинхэнэ зүүн гараараа баруун гараар зүүн гараараа гэдэг шиг л өстой. Төвчээ шүдээ зугаал өнгөрөхгүй л нэмэргүй. соёл хөгжиж байгаа юм нэг юу л та. Одоо энэ ч нэг үйл болгоныг хүмүүс харж байгаа учраас үлгэрлэл гэж нэг юм байна. Тэгээ буруутгах бас хэцүү те. Ялч хүүхдүүд мөхтүүд харж байгаа энэ дээр учраас. Тэр ус үнэн. Тэгээ тэрийгээ дагаад бас зөв үлгэр дуурайлууд бас явж л байна л да. Нэлээд их одоо айш муутай Russell Westbrook хүртэл маш их одоо буйны үйл ажиллагаан дээр маш их юм хийдэг те. Тоглолтын дараа ингээл заавал хүнтэй уулздаг, гар үсэг зурдаг, ямар нэг юм өгдөг юм гой юм заншлууд бас байна шүү дээ бас. Эргээд бас амьдрал нь хэцүү байгаа янз янзын хүмүүс туслах, дэмжлэг үзүүлэх тийм юмнууд бас нэлээд явж байна. Зөвхөн бас ингээд одоо зодоонуудтай мөнгө төгрөг гэдэг бас биш те. Янз янзын амьдралтай ур чадвартай хүмүүс одоо ингээд явж байна да. Гол нь эргээд карьер дуусаад цаашаа яах вэ гэдэг маш том асуудал. Хойд Америкийн хувьд бол байдаг. Тийм болохоор нөгөө нэг анх гэрээ байгуулж байгаа мэрэгжлийн байгууллага нь өөрөө спортын байгууллага тухайн хүний ирээдүйг яаж баталгаатай болох вэ?
яах ёстой, ингэх үү, тэхгүй гэдэг асуудлыг одоо нэлээд түлхүү тавьдаг болсон. Зүгээр мөнгө амлаж байгаа юм биш тийм. Мөнгийг бол бүгд амлаж чадна. Яаж хийж байгаа л гаргаал ирнэ. 300 сая 400 сая гэл одоо энэ Хойд Америкт хамгийн үнэтэй тамирчид чинь одоо тэр Хуан Сото гэл бейсболын 780 сая долларын 15 жилийн гэрээ хийчлээ шүү дээ. Тэрний хажууд нь Шохо Отаныгээд Dodgers-ийн 700 сая доллар юм. Тэгсэн мөртлөө зөвхөн рекламнаас дээр хүн жилд бараг 60-70 сая доллар олдог. Тэгэхэд тэр чи цалин биш шүү дээ. Зүгээр рекламнаас олдог мөнгө. Тиймэрхүү байдлаар ингээд зөв ирээдүйд рүүгээ чиглэсэн өөрийгөө ингээд насан туршийн энэ нэг оргил 15 жил 10 жилийг өөртөө дараа нь сайхан амьдрахын төлөө гэдэг үгнээс бас маш том сэтгэл зүйн асуудал яваад байгаа юм л дээ. Бэртлээ яах вэ? Одоо Дерек Роуз хамгийн том жишээ шүү дээ. Хэрвээ гэдэг хамгийн том асуултуудын нэг болцсон. Тэрний балаа тоглолтод эвгүй буугаагүй бол тий яах вэ? Тэгэхэд Adidas орхиогүй хамт аваа явсан. Чикаго одоо ч гэсэн хайрлал ингээл аваад дугаарыг мөнхлөнө гэж шүү дээ. Ямар гой хайр вэ? Ямар гой хүндлэл вэ? Би уг нь Роусийн огт могт фэн биш. Роусээс уулч нэг 2 3 баруун нөлөө сунгасан шүү ер нь. Тийм шүү дээ. Өөрөө бас маш гоё юм байна л да. Тэр чинь бас аюу зөв хүн. Амьдралын хэцүү өөрөө яг туулаад үтцсэн. Тэгээ дэрэгт нь байгаа бүсгүй нь бас аюу мундаг их нэртэй юм билээ шүү дээ тэр чинь. 2 хүүхэдтэй тэгээ тэр эхнэр нь өөрөөс нь илүү баг нэг хэсэг мөнгө олдог болцсон байсан юм билээ. Инфлюенсер хийгээд, модель хийгээд өөрийн компанитай манай он болохоор нэлээд бэрхтлэгэнтээс болоод Timberwolves баг нэг цалингүй мэлэнгүү болох хэмжээний болцсон тий. Баталгаагүй болцсон юм байхад нөхөр хамаагүй яв хий. Над бэрхтлээсээ хурдаа идгэр ингэдэг гэд тэгсээр угаад ингээ буцаад татаад авцсан. Тэгэхгүй тэр чигээрээ унтарсан бол яах чинь тий. Нэг газар ингээд одоо нөгөө Лекс тоглож ирсэн нэг шар нөхөрч юм билээ. Годомжинд хар тамхичин болцсон гэдэг барьчлуулсан нэг зураг байсан шүү. Тий. Тиймэрхүүдүүд төгсөх магадлал аюу өндөр байхгүй тэр хүмүүст. Одоо манайд гэсэн тамирчдыг тэгэл хайрлж ийн гэл архитуулад байдаг. Аюу муухай зүйл. Хүнийг хайрлна гэдэг бол арай өөр зүйл байх хэвээр. Мэдээж ууж идэлгүй л яах вэ? Гэхдээ хэмжээ хязгаартай тий нэг ойлгоод дэмжиж ингээд явахад бас юу Роуз гэснээс одоо нэг багийн дай хард фэн хүн шүү дээ. Тэгэнгүүт өөр ер нь спорттой холбоогүй ямар тоглогч гэдэг юм. Эсвэл бүр юм бас хардаг баг маг байна уу ер нь. Одоо би ч өөрөө жинхэнэ утгаараа тэрнээс зүгээр ингээ хальт энэ бас гэж биш. Би өөрөө Хойд Америкийн одоо хөлбөмбөгийн Philadelphia Eagles баяыг хөвдө дэмждэг. Одоо AC Milan нэг бас одоо 90 эдэн оноос хойш л бас дэмжиж энэ тэгээд энэ гурвыг бол яах аргагүй ингээд тасралтгүй. Гурлаа яж яхад яг нэг үед эхэлдэг, нэг үед дуусдаг. Тэгээд азар нэг нь үүрээр гарна, нэг нь өглөө гарна. Тийм болохоор тэгээд тэгж л үзэж ин да. Тэгээд тэрний хажуугаар нь ингээд яг ингээд зөв тэрийг ойлгоод тэрийг үзэх одоо юу гэдэг шөнийн 2 цагт 7 хоног болгон тоглолт үзнэ гэдэг чинь бас 20 настай хүн биш болохоор тэр болгон бас боломж олдохгүй одоо би тийхэн бас дийлэхгүй янз янзын юм байна. Ажлын онцлогоос хөдөө гадаа явна юм байна. Тэгэхээр тэр хоёр багийг ингээд мэргэжлийн зүгээсээ дэмжиж явахад тэрэн дээр сакстай амар холбогддог нэг зүйл үүдэх байхгүй. Тэр нь Kobe Bryant. Kobe Bryant өөрөө аав нь Италийн лиг тоглож байсан хүн. Тэгээд өөрөө Италийн аль хотод төлөө өссөн. Тэнд бараг 4-5 жил аавтайгаа хамт аавынхаа багийн бэлтгэлээр хамт тоглолдог байсан. Италиар чөлөөтэй ярьдаг. Тийм болохоор AC Milan айгүй хайртай. Тийм багасаа Миланы фэн байсан. Тэгээд өөрөө Пенсильвани мужийн хүн иргэн болохоор Philadelphia Eagles-ийн бас улаан фэн. Тэгэхэд Кобиг өнгөрлөө өгөхэд одоо яг миний энэ хоёр баг хоёулаа яг нөхрийн нэртэй жерсиг нь ягаал хүндтгэл үзүүлэл ингээд яг хичээс хоёул амьд зэрүүн багтаа хүртэл клубүүд дээрээ л уулзаал ингээд яваад одоо хиний Коби Жижи хоёр нэг алдартай
бичлэг байдаг шнэ. Нэг ёк хиний донд чи араас Аа, нэг словенер нь тий. доромжилдаг. Тэр чи одоо Филадельфигийн ногоо малгайг нь өссөн сууж Аа, байгаа. тийм үү те. Тэрнгөөр Филадельфийн Кобед бүр одоо л ярьдаг байхгүй. Тэр зураг амар ашиглагддаг. Яг нэг охинтойгоо энийг ингэ сууж байгаа. Аа, тэр одоо тэр багтай Филадельфиатай холбоотой шууд relatable хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүст бол ямар амар мөч вэ те. Яг өнгөрсөн нь араас бол бүр шууд тэгээд малгайг нь өмссөн ингээд тэр зураг ингээд төлхөө тавьдаг яж хат охинтойгоо өнгөрсөн эцэг хөнөө өв те. Одоо ингээд хүүхдээ аварч чадахгүй гэдэг мэдрэмж аваад өнгөрнө гэдэг бол бас өсөх зүйл бол биш. Тэр бол аимшигтай зүйл. Тэгэхэд эргээд бас ямар legacy үлдээч вэ гэдэг. Яг харахгүй тэр Nike-ийн тэр реклам бол үнэхээр одоо харахад бол агуу реклам болчих واخ. Чи нэг яг үзээ яддیں۔ Тэр чинь надад ингээд түш болж байгаа. Би энүүгээр чинь л амьдэрж ийн гэж байгаа واخ. Тийм гоё ингээд Коби бол бас навш байсан шүү дээ манай эсрэг бол ёо. Чөтгөр байсан шүү дээ. 8 дугаартай Коби бол адуус. Тэр 24 чинь бол ухаантай дайчин багхгүй. 8 чинь бол адуус. Ингэж ирээл тоо. Тэр спорт сэлсэр чинь зураг байдаг шнэ. Нүүр нь нүртэл байж. Игцэн данкны эсрэг. Спорт сэлсэр тэгээ гарцсан дурак юм чи одоо. Юу ярих юм? Коби дуртай байх үндэслэл байхгүй шүү дээ. Яг гэхдээ тэр явдлаас хойш бол бүр угаасаа дургу гэхдээ хайртай байсан юм бэл. Коби. Яагаад гэвэл энэ гурвын маань одоо энэ дөрвийн маань гэдэг багийн маань хамгийн том пүш болох. Хамгийн том өрсөлдөгч, хамгийн том одоо баг ментор гэх юм уу те. Одоо Коби байхгүй эдийн төвшөнд хүрээч. Тийш шүү. Бараг үгүй гэж хэлчих буруудахгүй байх юм бол те. Манайх бид нэр Кобигийн 2 бүгжийг тасалсан. Нөхөр манай бас 2 бүгжийг тасалсан. Тэр бол үнэ. Зөвөн штэ тэгээд. Би тэр үчидэл яг данкныг хараад данк маань үлдсэн сууж идэг шин. Тийм. Эвгүй юм билээ тэр. Агаж уйлаад юу бодож эвгүй юм билээ. Би чинь данкныг зодог тайлахад яг цусан дээрээ суужсэн. Өглөөд зодог тайлчдаг мэдээ аваад өдөржингөө уйлцсан. Манай эхнэр хайх. Яач юу болчих вэ? Данкн зодог тайлцаа гэдэг. Тэр чин магадгүй гэдэг юм бол улирлын турш явсан тий. Магадгүй гэдэг. Гэтэ өөрөө юу ч хэлэхгүйсэн. Тэгэл окситэй гусуулаад тэгэл 3 хоногийн дараа шүү дээ. Тэр тий. За болигээл. Тэгээд тэр чин өөрөө ч зарлаагүй. Багаас тий нэрээ данкн ингэж шүүгээд хэлж мэлээд гоё өөрөө огт өсөхгүй байгаа л тий. Огт өсөхгүй тий. За одоо болсон бахтаа л гэл. Тэг өөр угаасаа алга болцсон гэсэн шүү дээ. Кайман руу явцсан гэлүү хаашаа явцсан гэлээ. Тэгээд юугаараа менежерээ дамжуулж клубд юм Баффертай Арситай ярьсан юм шиг үлээ тэгээд. Дараа жил яах ийхийн ростер ярилцах уу яах вэ хүү гэд. Улирал тусахлаар угаасаа Pop Arsi тэгээд манай 3 сууж ярьдаг байсан бэл. Дараа нь драфтын гэхээр нэг юм хүмүүсийн гэрээ юм бэ нэг чинь гэл юм дэрдэг. Поповичийн ярилцлага байдаг шүү дээ. Данкн зодог тайлан тал дээр гэдэг чинь. Зодог тайлаагүй шүү дээ. Бэлтгэлтэй ирэхгүй. Заавал нэг тим юм ээж идэр те бэлэн цэцэн үгтэй. Янзын хоог л та. Цэргүүн гэхэд бас үнэхээр мэрэгэн гоцохантай. Янзын золигстой. Тэр нэг шин сэтгүүлч байсан байдаг байхгүй. Тэр өдрийн оройн уншижсэн чинь аль хотох матхын сандгүй ямар гэж би. Тэгээд эмэгтэй сэтгүүлч Поповичтэй ярилцах гэдэг байхгүй. Хамаг цаас масаа эргүүлээ сандраад тэгээ нэг арай гэж нэг юм олоод асуунгууд өөд хүн баг үгүй. Болчих гээд байдаг бараг тий. Эсвэл хариулт ёжлчоод бүр карьергүй болгочих гээд байдаг. Тэр бүр ингээд сандраад бүр тийц зовлонтой юм шүү дээ тий. Тэрнгүүрээ алдартай шүү дээ. Яжсан үг хэлнэ. Тэр шакийг нэг тоглолт эхлээ шууд алдаа хийдэг тий. Игцэн байсан. Янз тий. Шака фул гэдэг шүү дээ. Тэр ч тэгтээ харах тэг зогсохгүй бол болохгүй юм амар. Одоо хүмүүсийн бодол одоо сакс үзээд удаагүй хүмүүс гэж бодгоо. Шак чинь юм том биедээ бүдүүн те. Гэхдээ тийм хүнээс гарах боломжгүй хурд гардаг байсан юм байна. Маш хурдан те.
Тэр чи яг анх Орландод байхдаа чүрээсэн хог 19 настай. Ховардох уу? Гарнетаас жоохон бүдүүн. Тий. Тэгтээ мангар хурдан байсан шүү дээ. Йоо тэр спин вэн тэр пик н рол тэр самбар доороос амар юу вэ гэмээр хурдан байдаг шүү дээ. Тэгээд дараа нь Lakers очиж жин юмэд яа. Филч угаасаа жаргаасан л да тэр явал. Юуны филдэр түрүүн ярих гэж байгаа мартчих. Одоо эргээд ярьчих нэг фил поп хоёрыг нэг ингэж яргаад филийг дээр нь гаргах гээд ангууд жоохон яриа удаашлаад ирэнгүү жоохон уур гэхээр фил өөрөө ерөөсөө бэлдээгүй шүү. Яг бэлэн байгаа хүмүүс төр очисон дандаа гэж жоохон ингэ дургу өрсөн маягтай гэдэг. Тэгээ яг түрүүний нөгөө нэг хоррор гэдэг дээр ярьж байгаад өнгөрөөчих. Үнэн. Жоочин яг нөгөө нэг алуулсаар байгаа яг нөгөө нэг булчин суугаад, туршлага суугаад, зан суугаад иршүүд зан гараад яг тэгж ирж яхад ирсэн. Lakers дээр бол угаасаа бас одууд дээр очсон. Jordan ч мангар олон жил алуулсан байсан шүү дээ. Ерөөсөө чадахгүй. 8 жил. Тий. Ерөөсөө болж өгдөггүй. Тэгээ яг жинхэнэ учрыг нь олоод. Плей-оффоос плей-офф руу гараал эхний раунд. 6 жил эхний раунд гусуулсан шүү дээ. Үнэхээр амар байсан л. Тэр угаасаа Last Dance гэл кино байгаа шүү дээ. Тэр ч юм бол яах вэ? Хичнээн сүүлийн талаар ярьж байгаа ч гэсэн яг жоогийн эхний үед ингээд яажсэн ийдсэн гэл. Одоо тэр Utah Jazz-ийн бол насан туршаараа жоог хараад байх. Тэгэх баг. Тэгж олон жил дарна гэдэг бол. Хард. Дарахтаа зүгээр ч дарчихгүй. 38 градус халуунтай гарч ирсэн. Баахан 40 оноо шитчихэд би яваад өгдөг насаас. Өнөөдөр жоохон гидсэн өвдөд гүйлгээд ах шиг байна. Халуунтай байна гэсэн гарч ирсэн. 42 оноо ч. Тий. Jordan бид гэхдээ Jordan дээр LeBron-ыг магтах гэж байгаа юм биш. Jordan хэлэх гэж байгаа. Лиг Jordan тайртай шиг LeBron тайртай биш гэж. Үнэ. Ягаад гэвэл нэг Jordan яг уналтын үед гарч ирсэн. Яг го Magic Johnson явж исэн. Гэтэ арийнх нь хүн тодорхойгүй байсан. Тэ тэгэнгүүт яг уналтын үед гарч ирээд яг бүр суперстар болсон. Өөрөөсөө ч маш сайн пуш хийсэн байдаг юм байлаа тэ ер нь. Тэгэнгүүт одоо эргүүлээд харангуй Jordan-тай холбоотой муу мэдээлэл мэдэхгүй. Ер нь байхгүй. Тэ бид нар бол яг тэ LeBron-ы тоглолтын дээр гаргаж байгаа жижигхэн үйлдэлүүдийг мэдж байгаа те. Мим болгочхоор бүгдийг мэдж байгаа. Jordan сүүлд өөрөө нэг 2 удаа уйлсан мимэн дээр л орлоо. Өөрөөр тийм муу юм гардаг байсан гэж ер нь хүмүүс мэдэхгүй те. Мөрөдөө тоглоно, уун, тамхи татна. Тэд нар нийтэд ил биш. Ил биш. Тэр үед бол бүр ил биш байсан. Тэр одоо л хүмүүс ярьж байгаа болохоос шүү. Одоо сүүлд одоо Pippen бол одоо бүр улаар чинь те. Jordan-гийн муу талыг харуулах гэж. Тэндээс нэг юм байгаа л тэгэж. Жанжинд бол тэгэл мэдээч өөрийн ар яс байлгүй л яг. Одоо Жогийн араас бол Коби л гарч ирсэн шүү дээ. Өөр хүн байгаагүй шүү дээ. Тэгээ Кобиг араас одоо ингээд хосорчлоо шүү дээ. Яг LeBron King. Жого дээрэмдүүлчлээ л гэж ярьдаг болохоос нэ. LeBron-о дээрэмдүүлчлээ гэж ярьдаг л байхгүй. Манай ирээд чи пүүз гусдаг үе байсан юм чинь. Чанга шүү дээ. LeBron-д бол дургуй дурх. Юу Jordan-гийн араас уг нь Kobe Iverson-тай гарч ирж гэсэн юм бэл. Тэгээд нөгөөх нь одоо миний шүтэн баггүй. Нөгөөх нь характер юм болон ер нь сахилгын асуудалтай хүн. Юм бэлтгэл. Тийм үү шүү дээ. Тэр нөгөө нэг юунд 2002 оны үл 3 оны үл All-Star MVP-г авдаг дээрээ 48 цаг тасралтгүй шоудж очингуудлаа MVP-г авчихсан. 2 оны. Коби sophomore жил дээр байхад хин чин Iverson лигт орж ирээд тэр хоёр хаана нөлөөдөө нэг таарад нэг баарнд биш лифт таарсан гэж байна. За. Ресторанд бууцаа хоолнд орох гээд таамд хоол идчихэд чи одоо яах юм гэсч би клуб руу явлаа гэсэн. Чи яах ч гэсэн доошо бэлтгэлийн заал руу орох гэж. Тэгээс алсан. Тим этикийн ялгаатай. Коби гэхдээ үнэхээр
ажлын мангас. Тэр бол жоороо уцтаж шүн 2 цагт уцтаад би ингээ халахсан чинь энэ эргэлт болохгүй байна гэд уцтдаг байсан гэж байгаа шүү дээ. Тийм маниак. Тэгтэл нөгөөх нь тэнд уучлах шин. Нөгөөт нь тэнд. Энэ хүн болохоор аль дээр унтж юм. Тасглаа яатсан юм яатсан тэгээ унтж байгаа шүү. Тэр унтсан гэж дулаад ир тусган сайн шүү дээ. Өдөр гэж үгцэн дээ. Удаан наслна гэж мэгээд. Тэр нэг ярилцлаган дээр таад ингээд гой тохолтууд яагаа хийхгүй вэ гэсэн чинь адилхан хоёр оноо шүү дээ. Адилхан хоёр оноо. Тэгдэг те. Мистер фундаментал. Тэрийг одоо айгүйх мэрэгжлийн тасалжуулагч нар хэрэгэлдэж ш тэр үгийг. Чи гой гол хийлээ, гой оноо авлаа гэд наа чинь оноо нэмэгдэхгүй шүү дээ. Чанар нь яг адилхан. Үр дүн чухал. Одоо дасгалжуулагч нар хүмүүс тренерүүд ер нь одоо энэ үгийг ингээл хүмүүст ингэж одоо урам зориг өгөх гэж те сурах гэж те одоо юм утга уянгийн харилцаач гэдэг юм хэлж байгаа шүү дээ. Мань хүн бол ингэ сууж исэн чинь хүн асуугаар нь хариулцах гох те. Зүгээр л байдаг зүйл нь. Өөрхөн зам тэр юм чинь. Яаж цөөхөө алхаад оноо авчиад хурдан буцах уу гэж боддог гэсэн ч юм шүү дээ. Юун дээр. За манай одоо гэрэл мэрэл ингээд яаж ах шиг байна. Энэ яриаг бүр заавал хийхгүй болохгүй. Хүмүүс бол ихэнх нь сүүлийн үед бол айгүй зөв мөв гэдэг болцсон байлээ. Борис Тиавыг гаргасан зөв юм уу буруу юм уу гэж байгаа юм. Хамгийн том хэрвэнүүдийн нэг ч тийм данкын талбай дээр байсан бол Борис Тиав гарангууд яг нэг Бош дээр урагшаа дарж хамгаалах инээ тэрэ гэдэг юм байл л дээ. Одоо та бол ер нь тэр бол цэвэр тактик их. Будагтаа талбай дотроос бөмбөг гаднаас шидэхэд будагтаа талбай дотор ойх магадлал хамгийн бага. Айлангуяа 3-6-аас дээрээс шидэж байгаа бөмбөг бол будагтаа талбай дотор унах магадлал маш цөөхөн байдаг. Гайвалж тэр тохиолдолд таарсан. Тасалжуулагчийн хувьд бол би бол зөв шийдвэр гаргасан гэж бодож. Данкан тэнд доор байсан бол айл 3-аас тэгэж бас бүр чөлөөтэй шидэд нөгөөт нь орчуул яах. Дөнгөтлийн асуудал ял өөр өнцөг болол явчихна. Тэгэхээр тэн дээр бол яг энэ довтлогыг энэ шидэлтийг зогсоох хэрэгтэй шүү гэдэг үднэс л гаргасан бах ихний шидэлт. Хоёр дахь шидэлтэн дээр тэр мозолгийн хогийг өстө. Тэн дээр Паркер би бол дутуу хамгаалсан гэж боддог. Шууд доор нь очиад ингээд зогссон. Тий, тэгдэг. Үсрэхгүйсэн гэж үсрээд ингэсэн бол тэгтээ Реал нь тэр шидэлтийг бүтэн улирал бэлдсэн гэдэг юм бэл. Бош ч тэгж хэлжсэн, Вейд хэлжсэн. Тэрийг бүр ингээ хийхдээ ингээд юунаас 3 шугамны дотроос ингээд харахгүйгээр хоошоо ингэж бүр алхаж тэг яг өсгийгөө гаргаад шиддэг тийм тасгал бүтэн жил хийсэн гэж л. Тэгээ нөгөөт нь яг хэрэгтэй үедээ ороод тэр бэлтгэлийг шагнасан байж. Тэр бэлтгэл тийм. Тэгэхээр Паркер доор нь зүгээр гүйчихээд ингээд зогссон. Тэр нэг миний өмнөх гэдэг нэгдүгээр дугаар дээр Свишийн манай админ орохтой хэлжсэн. Женоблигийн хэд тайчин зан дээрэн дээр илэгдсэн гэдэг. Үнэ. Тэр бас үнэ шүү. Хүнээ хаяад. Би бол тэр талаар яг үзээгүй байсан юм байлээ. Яагаад ч юм бэ. Тэрэн дээр Данкан маань зөрөөд бас айгүй амарх. Мөнх хийдэг юм алддаг тий. Насаараа хийсэн юм алдчихдаг шүү дээ. Тэр бас сэтгэл зүнхлэх тий. Дээрээс Майамиг ордог. Майамигийн ордонд баялаар Чарлаа ордонд. Тэр бол яг нүргээнийх тэгээд шидэлт алдцсных малтцсных л бах те ер нь бол. Гэхдээ эргээд бас тэр жилээ авраг авцсан бол нэг тийм амттай биш байсан болов гэж боддоо шүү дээ. Эргээд харахад тийм гой үнц нь байхгүй. Ингээд олон жил яригдах авраг биш байхгүй. Зүгээр л за гэл өнгөрнө. Сонгож илүүдэс. Тэгэхэд дараа жил нь авахд одоо beautiful game гэдэг одоо NBA нэг гоё реклам биш үү. Тэр чинь бүтэн манах NBA ингээд сурчилж байгаа. Хамгийн олон гадаад тоглогчтой баг. Хамгийн олон интернэшнл ингээд ирсэн, холоос ирсэн баг. Эргээд
авахтаа бүр нөөмө замлт нөгөө хэдээс. Бош ярилцлага байдаг шүү дээ. Юу хэвлэлийн баг үйлдэл болж байгаа. Боломжгүй. Бид нар бүх цаг үеийн шилдэг багийн өдөөс тоглож байна гэдэг. Тэр Амар өсөс. Тэр бол үнэхээр төгсөрцөн. Яа ингээд тос маслан тарцсан өстө бүр час хийсэн болцсон байсан. Тэр Ginobili-гийн тогтдог могтдог. Йоо. Тэгэхээр сүүл 5 дахь тоглолт хэцүү ихсэн шүү дээ. тий. 1-2 оноо аваад дараа нь 12 оноо алдаад Тэгсэн. тэгтээ гоё. Амттай. Тэгж л хардаг. Өөр чи баг. Би одоо ч үздэг хоёр эргүүлээд хайлайтууд яг бөмбөг шилжиж байгаа. Би одоо бол цээжилсэн байл. Одоо тийш өгөн, ийш өгөн ингээд тэрэн шийднэ. Тэгтэл үнэхээр хараад урамтай үзэлтэй. Яг тэр үед NBA тим яриа байсныг бол санаад байд 13 4 онд 12 онд Spurs-тэй тоглоход талбай дээр 6 оны өдөөс тоглоод байгаа юм шиг. Батараа нэгэн сул байждаг. Үнэ. Нөгөө талаараа нөгөө нэг 10 хэдэн жил цуг явцсан данкныг тойрдог. Манай Паркер Ginobili гүгээд данкныг тойроод танган зогсож яадаг баталгаатай нэг юм өгдөг. Тэ? Гэнигрийн тасралтгүй гүн. Йоо нөө Пати салгалчаад тасралтгүй гүн шүү дээ. Манай Паримис бол бүр гоё харагдан тэр гүйж байгаа байсан. Жижигхнийг ч хэлэх үү. Халдсан. Нүд нь онхооцсон. Өстө хүүхдэр байсан да. Одоо бол тэгэл том ах болцсон. Тэр Clippers-ийг сая зориуд авбул гэж бодлоо. Кавай яаж вэ? Бас юмыг ээж өгдөг шүү дээ. Бас нэг ярддаг хүнтэй яах вэ? Тэр чинь бас ветеран шүү дээ бас мөр. Тий. Бас хүн амтан за чиглүүлээд өгч нь ярьчин хэрэгтэй. Хэрэгтэй тоглож. Тэгээд манай хүн чинь олон улстай очихоор, Олимпиад очихоор, дэлхийн аврагад очихоор. Олимпийн хүрэл медаль шүү дээ тэр чинь бас. Амар. Тэгээд спортын төрлөөр шүү дээ тэр чинь зүгээр нэг алуурчин болцдог шүү дээ. Амар болчихсон. Стив болчихдог шүү дээ. Чадчих юм л да. За ахыг ярьж байгаа дээр манай нэг гишүүн маань өөрчн энийг өгөөрэй гэсэн. Энэ бол тэр Sports Illustrated-ийн Team Duncan-ы зодог тайлхад зориулж гаргасан тусгай эдишн. Энэ зөвхөн Team Duncan болон түүнтэй холбоотой, Spurs-тэй холбоотой бүх мэдээлэл байгаа. Миний сая ярилцсан яриа мэдээлэл энэ дундаас олж болно. Та эдэд бас их хэрэгжилж явах тус яанах. Энэ хараа Sports Illustrated-ийн нүүрэн дээр Big Bro орцсон. Ийм тал шүү. Тэгээд манай групп дундаас бас та эдийн цаашдын ажил юмнууд төр чинь амжилт хүсээд жижигхэн нэг юм. Гарын зайлшгүй. За маш их баярлалаа. Та хэд бол ингээд гоё юм эхлүүлээд явж байгаа болохоор бас зөвхөн ийм анализ биш те. Зүгээр ийм гоё. Тий. Мааз гэдэг чинь те. Тийм бол хэрэгтэй. Ингээд эн чинь бас спортыг ингээд зөв талаас нь хүнд ойлгуулах те. Мэдрүүлэх аюул чухал. Би баярлалаа. Спорт дээр яг сагсан дээр харангууд яг ийм юм байхгүй харагдав. Хуучин түүх ярьдаг. Хүмүүс мэдгүй мэдүүлдэг. Одоо та бол бүр гоё яг энэ лайв үзчихсэн те. Бүр 2000 оноос өмнөх байсан шиг. Тэ. Бас мэдэхгүй юмнууд бас олон ярьж байгаа. Хүмүүст бол чих сонирдуулж байгаа байх. Хоёлаа ингэж басах юм. Тэр маш их баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Гоё ярьслаа бол баярлалаа. За энэ хүртэл үзсэн бол та бүгдэд маш их баярлалаа. Subscribe дараад үзээрэй. Ингээд цааш нь үргэлжлүүлээд гоё сайтлах болно. Баярлалаа. Go Spurs go.